За сайн бацгааны эрхэм сонсогчдоо хотын хөгжил мэргэжлийн харилцаа подкастын энэ удаагийн дугаарт хот төлөвлөлтийн Монгол улсын зөвлөх эдийн засагч докторант Игим оролцож байна. За сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна. Та сайхан үйлчж байна уу? Сайхан. За шууд асуултандаа орцгоё гэж бодож байна. За та хэдэн онд хаана төрсөн бэ? Энэ талаараа мэдээлэл өгөөч. За юуны өмнө бас ийм гоё шинэ одоо мэрэгжлийн залуучууд санаачлаад бас ийм зөв санаачлаад энэ салбарт байгаа бүх залуу ирээдүй те бас бидний өмнөх суралцах ёстой урд одоо ийм туршлага хуваалцах ёстой одоо чухал хүмүүс зөвлөхүүдээс бас те ярилцлага аваад энэ дугаарт бас намайг урьж оролцуулж байгаад баярлж байна. За би бол 1982 онд бол Говьлтай аймагт төрсөн. Ер нь Говьлтай аймагт төрөөд 10 жилийн сургуулаа төгсөөд за Улаанбаатар хотод бол эдийн засгийн чиглэлээр сурахаар сургууль хуваар аваад ирж сураад тэгээ одоо бол яг эдийн засгчаар төгсөөд дараа нь ер нь хот төлөвлөгчийн шүтээс 2 их сургууль төгссөн. 2 магистр хамгаалсан. За одоо бол яг хот төлөвлөлтийн эдийн засгийн чиглэлээр бол докторант суралцсан явж байна. Та энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Сонгох болсон шалтгаанаас дурдвал одоо яг их сургууль төгсөн жилээ бол би ер нь бол их сургуультай төгсөөсөө бараг 2 сарын өмнө бол багш хийжсэн. Одоо энэ туршилтын багшаар ч юм уу. Ер нь бол багш болохоос аягүй сонирхол байсан. Гэхдээ би төгсөн гутаа нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн судалгаа төсөл дээр бол ажилласан. Энэ дээр бол яг хүн ам зүг судлаад, хүн амыг судлаад ирсэн маш сонирхолтой санагдсан. За төсөл 1.5 жилийн хугацаатай байсан. Төслөө дуусгаад чааш нь бол яг энэ хүн ам зүйн чиглэлээр судлах хэрэгтэй байна. Маш сонирхолтой байна. Яг эдийн засгаас илүү энэ хүн амыг судлах, хүн амын нас хөөстэй хүн амын хэрэгцээ шаардлага, хүн амын одоо энэ чиг хандлага төлөвлөлтийг ерөн судлах аягүй сонирхолтой санагдсан. Тэгж учраас санаанд тухай 2004 онд зар хараад ажлын зараар яг миний төсөл дуусчихсан 6 сард нь 7 сард зар харахад бол одоогийн энэ зураг зургийн хүрээлэн буюу тухайн үеийн хот төлөвлөлт эрдэм шинжилгээ зураг зургийн хүрээлэн гэдэг газар эдийн засгч авна гэдэг зар байсан. За би тэр зараар ярилцлаганд ороод тэгээд яг энэ хот төлөвлөлтийн эдийн засгч болох гараагаа 2004 оноос эхэлсэн гэхүүдээ одоо яг тасралтгүй 15 жил энэ чиглэлээр ажиллаад явж байна. За шууд салбарын асуудлууд руугаа орох гэж байна. Барилга тогтолтын салбарт тулгамдж байгаа чухал асуудлуудыг хамгийн чухлаас нь нэрэмлээд үнэхэр чухал гэсэн 3-5 асуудлуудыг нэрлэвэл яг юу хэлэх вэ? За одоо ингээл зөвхөн хотын хөгжил юм уу ингээл одоо бид нар ингээл цонхоор харахад л бидний одоо яг салбарын тулгамж байгаа маш олон зүйл харагдаж байгаа шүү дээ. Одоо энэ их төвжрэлтэй энэ хаагарын бохирлын их хүн амын нэгтрал энэ их ажлын байрны нэгтрал гэл ингээл харахаар хамгийн гол зүйл бол энэ хот байгуулалтын энэ одоо мөрдөж байгаа анхан шатны бичиг баримтууд буюу ноорон дүрм стандарт гэдэг зүйлийг зайлшгүй одоо тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замтай нь яг аль аль шатанд нь хэрэгжилтийн шатанд нь гүйцэтгэлийн шатанд нь үнэлгээний шатанд нь юм уу те ноорон дүрм стандартыг бол зайлшгүй шинжлэх шаардлага бол зайлшгүй бий болсон байна гэдэг нь бол харагдаж байгаа. Бид нэр одоо ингээл ойрхон байгаа жишээ ярил л да. Би одоо ингээл утаагүй түлшийг оруулаад бас утаанд бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа шиг хот байгуулалтын баримт бичгүүдийг зайлшгүй одоо мөрдөх шаардлагатай хүн болон одоо мөрдөгчтэй энэ дүрм журм барилгын норм дүрм стандарт хот байгуулалтын норм дүрм зурагчлалын норм дүрмийг хамгийн чухал хамгийн нэг төрөнд өөрчилж цаашаага зүйлсэн миний бодвол явна гэж харж байгаа. Энэ зурагчлалын бичиг баримтууд энэ зурагчлалын үе шатын арга аргачлал те норм стандарт миний хувьд бол яг энэ салбарт бол яг миний одоо яг мэргэжлийн хүний хувьд бол бодож байгаа хамгийн чухал зүйл ч мэдээж маш олон зүйл байгаа. Эндээсээ зөв эхэлчихвэл ер нь бол бус зүйл засрахад бол цаг хугацааны асуудал гэж харж байгаа. Олон улсад доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлээд эхэлсэн те. Монгол улс бол мэдл доктортой хөгжлийн үзэл баримтал 2030 гээд батлаад тэдгээр хэрэглэлтийг хангахаар зорж ажиллаж байгаа. За мөн мөсчилсөн хөгжлийн үзэл баримтлалгээд батлагдсан байдаг. Эдгээр мэдээж хот тосгоны хөгжлийн ерөнхийлөгөө боловсруулахад чиглэл өгсөн. Баримт бичиг боловч энэ хангалттай зөв тодорхойлогдсон байдгүй. Энэ тал дээр одоо ямар саналтай явдаг вэ?
Ер нь бол доктортой хөгжлийн чиглэлээр би бас Солонгос улсад бас сургалтанд хамрагдсан ч гэдэг юм уу те. Доктортой хөгжил буюу SDG-ийн одоо энэ үндсэн зарчим тавьсан зорилтуудыг ингээ харахаар бол дэлхийд даяар тавьсан энэ зорилго бол мэдээж дэлхийн дээр байгаа бүх хүн улс оронд тулгамж байгаа хамгийн чухал зүйлсүүдийг сонгож аваад энийг яаж ойрын ирээдүйн хугацаанд сайжруулах уу гэдэг дээр зөвлөмж хийлгэж байгаа том бичиг баримт шүү дээ. Энэ том малгай том бичиг баримт. Энэ хүрээнд Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал гарсан. Энэ дээр бол авах зүйл би бас сайжруулах зүйлч байгаа. Гэхдээ миний хувьд бол тавьсан том зорилтууд бол энэ дэлхийн доктортой хөгжлийн хүрээнд тавьсан зорилтууд өрөөнд гарсан бас сайшаалтай зүйл байгаа. Гэхдээ хэрхэн энэ зорилтод хүрэхэд те аль салбар ямар салбар хувь хүн те аж ахуйн нэгж байгууллага төрийн байгууллага ямар үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг авчиж нийтээрээ энэ үр дүнд хүрэх юм бэ гэдэг бол хэрэгжүүлэх арга зам нь илүү тодорхой байж ижил үр дүнд хүрнэ. Энэ зүйлс нь тодорхойгүй юм уу да мөн доктортой хөгжлийн үзэл баримтлалын энэ тавьсан том зорилтуудыг хүн болгон мэдж гин үү да гэвэл бас жоох өрөөсгөл байх. Дээрэс нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал эдийн засгийн 5 бүс хуваагаал те бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хийгээл би тухайд одоо бас Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөрийг те шинжил сайжруулах ёстой гэдэг дээр бас ажлын хэсэгт ороод ажиллаж явах хувьд бол энэ бүсчилсэн хөгжил бол үзэл баримтлалын том бодлогын бичиг баримтууд байх ёстой. Тэндээс дараагийн хэсэгчсэн болон ерөнхийлөгөөнүүд нь те үндсэн гол зорилго концепц аваад явах ёстой. Тэгэхээр зүгээр одоогийн байгаа засаг сахаргааны нэгж болон өнөөдрийн байгаа эдийн засгийн байдал өнөөдрийн хот байгуулалтын байгаа салбарын хувьд бол бүсчилсэн хөгжлийн баримтлал өөрөө зайлшгүй шинжлэгдэх шаардлагатай. Энэ үр дүнг тооцох ёстой. Тэнд тавьсан зорилго нь хэд том байсан юм уу, хэд жижигхэн байсан юм уу те үр дүнд хүрсэн юм хүрээгүй юм гэдгийг одоо ялгаж харахгүй болвол бас зөв бол төгс бичиг баримтууд бол биш. Мэдээж алдаа дутагдал байгаа. Гэхдээ энийг сайжруулах, шинжлэх тийм цаг хугацааны хувьд бол одоо бол болцсон. Тэгэхээр яг л тэр хугацаанд нь л энэ хэрэгжилтийг дүгндэг энэ том бодлогын бичиг баримтуудыг хэрэгжилтийг дүгндэг асуудал тэгээ дараа нь тэр гарсан алдаа дутагдaltaа яаж дараагийн бичиг баримттай яаж хэрэгжүүлэх арга замдаа оруулах уу гэдэг дээр л сайн судлах хэрэгтэй гэж хараад байгаа. Хот төлөвлөлтийн үндс ойлголтын талаар буюу одоо хот төлөвлөлт гэдэг нэг ойлголт байна. Хот байгуулалт гэдэг бас нэг ойлголт байна те. Одоо энэ талаар одоо яг ямар ялгаатай ойлголтууд байх вэ? Хот нь өөрөө яг юун дээр анхаарч төлөвлөгдөж одоо магадгүй хот гэж нэрлэгдэх хэрэгтэй гэж харж байна. За яг би болвол яг хот гэдэг зүйл бол ерөөсөө бид нар би хүн баггүй. Хүн дээр төлөвлөх ёстой. Яагаад хотод хүний хэрэгцээ байгаа учраас орон сууцыг төлөвлөж гин, хүүхд сурагчдаа сургууль цэцэрлэгийг төлөвлөж гин тийм үү? Хүний хэрэгцээ машин унах шаардлага байгаа учраас авто зам талбайг төлөвлөж гин гэдэг шиг хот гэдэг өөрөө хот төлөвлөлт бол тухайн хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага гарсан хот ямар концепттэй хөгжих те хөгжлийн алсын хараа нь юу байх өнөөдрийн тулгамж байгаа асуудал нь юу байх гэдэг зүйл бол дандаа л эцээсээ явал хүн дээр очиж байгаа. Тэр хот бол хүн дээр тогтож байгаа. Тэр хотыг төлөвлөхийн тулд хүн дээр хүнээсээ эхлээд хүнээ маш сайн судалжтай шинжлэх хэрэгтэй. Хүний хэрэгцээ шаардлагыг судлах хэрэгтэй. Хүнийхээ одоо хувь хүн миний хувьд тулгамж байгаа өнөөдөр ажилдаа ирэхэд юу тулгамж юм те энэ бүх зүйлийг судалж иж хот төлөвлөлт зөв гарна. За яг миний хувьд бол хот төлөвлөлт хот байгуулалт хоёр өөр ойлголт. Хот төлөвлөлт бол үндсэн одоо бидний яг бэлтгэл ажил буюу хотыг хөгжүүлэх шаардлагатай үндсэн концепт, арга зүй, тэ мөнгө санхүү бидний нийлүүлэлт ямар нөөц ямар байгаа, газар нөөц ямар байгаа, мөнгөний нөөц ямар байгаа, хүмүүсийн хэрэгцээ ямар байгаа гэдэг зүйлийг. За хот байгуулалт бол тэр төлөвлөлтөөр гарсан зарчим ёс зүй тэр одоо төлөвлөлтөн дээр гарсан зүйлийг яаж хэрэгжүүлж иж одоо энэ тухайн тэр ирээдүйд одоо Улаанбаатар хотын хүн 30 оны концепц юм байлаа 40 оны концепц юм байлаа гэдэг л хүргэх үндсэн хоёр өөр тустай ойлголт гэж хараад байгаа. Яг нөгөө юугаар одоо аль нэг нь малгай болно юу аль нь төлөвлөлт нь малгай болох хэрэгтэй. Малгай гэж үзэж байна. Бид нар тийм шүү дээ тий. Аль судалгаа шинжилгээнд дэр үндэслэх төлөвлөлтөд гараа. Одоо эх 20 онд би юу гэх вэ гэдэг өнөөдрийнхөө зүйл байдал дээр дүн шинжилгээгээ цаашаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч өөрөө төлөвлөлт урдаа байх хэрэгтэй. Гэхдээ төлөвлөлтийн өмнө бас судалгаа байх хэрэгтэй. За ер нь бол хамгийн ойрхон одоо хот байгуулалтыг хот байгуулах үеийн хамгийн ойрхон баримтч бол хөгжлийн ерөнхийлөгөө гэж үздэг тийм. Таны бодлоор хот байгуулах үйл ажиллагааг яг ямар дараалалаар аль үеүдүүд ямар асуудлыг шийдсэн байдлаар
явах зүйтэй бай. Жишээ нь одоо хот тосгон сум суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвийг хийхийн өмнө ямар асуудлыг ямар хүрээнд судалж шийдсэн, ямар хөө бичиг баримтууд гарсан байх шаардлагатай гэж үзэж байна. Би нөгөө Улаанбаатарын 20 оны ерөнхийлөг маань үндэсний томоохон мэрэгчлэнгүүд хийсэн шүү дээ. Тэрний өмнө Оросын институтууд хийдэг байсан. Тэр үеийн цаг нийгэм эдийн засгийн өөрөө шал өөр байсан. Нийгмийн өөрөө суур тогтолцоо өөр байсан тий. Тэгээд эднэрийг ингээд үзэж яхад бол одоо бидний энэ судлаад байгаа зүйлс хотууд байгальт энэ хөгжлийн бичиг баримтад дээр бас жоохон өөрчлөлт хийхгүй болвол яг өмнө нь явж байсан энэ бичиг баримтууд энэ малгай том энэ хөгжлийн концепт ер нь хөгжлийн ерөнхийлөгөөс хэсэгчсэн ерөнхийлөгөөс барилгачлалтын төсөл тийм үндсэн барилгааны зурагч гэдэг ийм шатраалаар явах хэвээр. Гэхдээ бидний одоо бас хэрэгжихгүй байгаа ерөнхийлөгөө хэрэгжихгүй байгаа тийм хэсэгчсэн ерөнхийлөгөө хэрэгжихгүй байгаа энэ гол зүйл бас бидний одоо нөгөө нийгмийнхээ өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлт тохируулсан өөрчлөлтүүдийг хийх байхгүй. Яг л засаг захиргааны нэгжнийг өөр одоо ингээд сумаар төлөвлөх гэж юм чинь гэтэл бидний одоо хот гэдэг ойлголт бол бидний гол барьдаг бичиг баримтууд 15,000 буюу түүнээс дээш хүн амтай одоо суурин газрыг хот гэж үзнэ гэж байгаа шүү дээ. Гэтэл одоо яг засаг захиргааны нэгжээр тэрийг хот гэж үзэх үү? Хот гэдэг ойлголт одоо нэг ганц хоёрхан томоохон суурин газар дээр л нэрлэгдээд шүү дээ. Барыг яг хуулиараа барьж үзвэл нийслэл Улаанбаатар хот л хот байгаад байгаа байхгүй юу? Бус хотыг яг засаг захиргааны нэгжээр хол Эрдэнэ хот болго ингээл Орхон аймагч гэдэг юм уу те? Ингээд тархан болвол тархуул аймаг гин тэр. Тэгэхээр бид нар засаг захиргааны нэгжийн бас энэ хот төлөвлөлттэй хот байгуулалтын бичиг баримтуудын засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хууль дүрмд өөрчлөлт оруулахгүй бол бид нар хот гэдэг хотоор төлөвлөх гэдэг өнөөдрийн яг хэрэгжилтийн явц засаг захиргааны нэгждэр байгаа тохиолдолд яах вэ гэдэг асуудал зүгээр хамгийн том проблем болоод байгаа. Тэгэхээр энэ зүйлс нэг шатанд хүрж ээж цаашаа хот гэдэг ойлголт явна те хотыг төлөвлөх судлах зүйл. Яг хамгийн чухал зүйл бол би энэ нөгөө хэд улсад туршлага судалсан одоо ингээ практик дээр харахаар судалгаа шинжилгээнээр илүү цаг зарцуулдаг. За одоо ингээл Улаанбаатар хотын 20 оны ерөнхийлөгөө батлагдлаа 30 оны концепт батлагдсан юм бол батлагдсан маргаашнаас эхлээл судалгаа явуучих хэвээр. Тодтгол шинжилт хийх болтол тэгхгүйгээр ингээ 10 жил ингээ зүгээр одоо ингээл том зориг Улаанбаатар сая 500 мянган хүн амтай болно. Аялал жуулчлалын төв хот болно тий. 48 мянган оюутан багнуурт байна гэл амар том мөрөөдөл том зорилгоо тавиад зураг зурчиж байгаа юм. Гэхдээ энийг яаж хэрэгжүүлэх вэ? Хэрэгжээгүй бол яг юун дээр алдах вэ? Одоо энэ том бичиг баримтуудыг бариад хэн хэрэгжүүлэх юм? Хэн өөрийнхөө өнөөдрийн төсөв болон одоо энэ хөрөнгө санхүүтэй холбогдоод яаж хэрэгжүүлэх юм гэдэг зүйлсээ илүү тодорхой хүмүүст ойлгомжтой ингээ эргэнч ойлгодог болохгүй болвол өөрөө энэ зүйлүүд чинь ингээл бидний хэлдгээр цаас болоод хин нэгний аккаунт үлдээл тэ тухайн үед бол энд бол маш их асар хэмжээний цаг гаргаа хийж байгаа. Дээрээс нь манад нэг хамгийн чухал зүйл бол энэ хэсэгчсэн ерөнхийлөгөө энэ хөгжлийн ерөнхийлөгөөнүүдийг хийхэд доор хаяж судалгааг нэгээс хоёр жил хийх ёстой. Судалгааны үр дүнд үндэслэгдсэн концепт тэргүүлэх чиглэл одоо нөгөө барилгачлалтын төсөлтэй энэ дизайн шугам шүлжээний төлөлт гаргахгүй бүхэн зэрэгцээд энэ өөр маш алдаатай. Яагаад гэвэл яг ингээд судалгааны үр дүн гарчаад энд зэрэгцээлтэй газар төлөвлөж байдаг энд зэрэгцээл барилга болохгүй байхгүй юу. Тэгээ судалгаа шинжилгээ гарсан чинь би 30 оны ерөнхийлөгөөний эдийн засгийн багийн судалгааны эдийн засгийн багийг ахалж байгаад амар сонирхолтой тоонууд гарч ирсэн байхгүй юу. Нэг алтан гахаа ажил гээл амар хүмүүс төрлөө хүүхд төрлөө гээл ингээл тухайн үед хүмүүс тэгэл зарим нэг талаар хүүхдийн мөнгө өгч гэсэнтэй холбогдуулж хүүхд ихэр төрж ийн хүүхд үгүй яг энийг хүн ам зүйн талаас нь судлахад яг тухайн 78 оноос 86 7 оны хүртэлх хүн амын төрөлт Монгол Улсын хэмжээнд өндөр төрж исэн тоогоохгүй юу. Тэр үед нь хүн амын төрөх насны эмэгтэйчүүдийн нас яг тэр төрөлтийн үеийн дээр байсан цонхон үед тохиож исэн. Тэгээ тийм насны эмэгтэйчүүд яг тэр алтан гахаа ажил гэж нэрлэгдээд байсан жилүүд дээр төрөх насны эмэгтэйчүүд болсон. Тэр үеийн төрөлт дээр эмэгтэй хүүхдийн тооны төрөлт өндөр байсан. Би тэр статистик тоог сүүлийн бараг 50 60 жилийн хүн ам зүйдээр гаргасан анализ хийж үзээ. Тэгээ ингээ харахад нэрээ тухайн үед одоо төрж исэн төрөлт өндөртэй байсантай холбогдуулаад одоо энэ үеийн төрөлтийн одоо насны эмэгтэйчүүдтэй одоо тийм хөдөлмөрийн насны залуучуудын тоо өндөр болоод энэ дээрээс үзэн хүн бас ингэж хогцсон өсөлт гарч байгаа юм байна гэдэг зүйлүүд бас харагдаж исэн. Тэгэхээр нөгөө судалгааг олон талаас нь харж судлахын тулд бид нэр цаг хугацаа хэрэгтэй, мэдээлэл хэрэгтэй. Тэгэхгүйгээр бидний энэ хөгжлийн ерөнхийлөгч юм бараг л
энэ судалгаа хэрэг байгаа мó те судалгаа их цаг олдохгүй шүү дээ. Тэгм гоо цаа судалгааг хүлээж авахгүй учраас төлөвлөчээ. Ерөөс ийм л зарчимд төлөвлөн гутан дээр нь нэг л одоо гоё байшин байраал те нэг л гоё олон өнгөр бодож ийл гоё болоод шүү дээ. Гэтэл тэрийг хийн хэрэгжүүлэх. Яг энэ одоо ингээл 30 оны концепцийг харж аал юун дээр алдаад түтгэл байсан байна гэл ингээл одоо ингээл дүн шинжилгээ хийгээл үзэхэд яг л тэр судалгаа шинжилгээнд дээр олон ус бол маш хамгийн их мөнгөийг зарцуулдаг. Тэрийг тэр үр дүн дээрээс нь гарч ирээд зургийг боловсруулах гэж байгаа баг бүх салбарын баг ярилцсан. Тэ яг бид нарын энэ судалгааны үр дүн ийм гарсан байна. Тэгэхээр хүн амыг бид нар одоо бид нар хүн амыг хотын хүн амыг шилжит хөдөлгөөний зохицоодсон ч гэсэн өсөлтийг барьж дэлэхгүй байгаас тэ барьж дэлэхгүй одоо яг одоо энэ шилжиж ирж байгаа тэ алтан бус шилжиж ирж байгааг хэн бүртгэж байгаа юм тэ гэтэл бид нарт жил болгон цэцэрлэгээ хэрэгцээ нэмэгдээл шүү дээ. Тэгэхээр бид нар энэ судалгаа шинжилгээг бол маш сайн хийж байгаа. Судалгаа шинжилгээ хийж дараа нь зураг судалгаа шинжилгээний үр дүн суурилсан даалгавар гарах хэрэгтэй. Биднэрт нэг ийм зурагт боловсруулахад нэг даалгавар өгдөг шүү дээ тий. Тэгэн гол одоо хүн амыг тооц тий инженерийн шугам хүн ам орон сууц ер нь хүн ам дээр суурилж иж дараагийн хитнээ мянган хүн энэ суманд амьдрахын хичнээн мянган хүн энэ дүүрэгт амьдрахын тэднэрт тохирсон ажлын байр тэгээ хүн амыг зөвхөн хаамар тооцох нас хүүсний юм сегментчлэг онцлог тохирч тооцох хэрэгтэй. Одоо ингээл зүгээр хүн амыг судалж ирсний үед харахад бол 30 оноос цааш бол бидний одоо яригдаад байгаа ахмад насны тоо өндөр болж эхэлнэ. Тэнгуут нь 90 он гараад айл болгон төрөлтөө зүгээр автоматар барьж эхлээд айл болгон эдийн засгтаа тохируулж хүүхдийн төрөлт буурч эхэлсэн үед ирэхээр биднэрт одоо тэр үед цэцэрлэг сургууль яг өнөөдрийн хэрэгцээнд байх уу те ахмад насны чиглэсэн совилол байх уу гэдэг энэ ч өөр яг хүн ам зүйтэй холбогдоод байгаа байхгүй юу? Одоо өнөөдрийн надад хэрэгцээтэй байгаа зүйл 10 жилийн дараа өөр хэрэгцээгээр солигдно гэдгийг л яг энэ нас хүүс онцлог тохирсон хэрэгцээ хэрэглийг харж тооцож төлөвлөхгүйгээр явахгүй байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол гол алдаад байгаа зүйл олон улстай энэ харьцуулж байгаа судалгаа шинжилгээнд дээр цаг зарцуулахгүй байна, мөнгө зарцуулахгүй байна. Тэгээ судалгаа шинжилгээгүйгээр зураг төсөл хийгээд үр дүнд хүрэхгүй байгааг л харуулдаг гэсэн. Ер нь хотын хөгжил, хот байгуулалтын үйл явц иргэдийн ер нь амжиргааны төвшөнтэй холбоотой юу? Эсвэл тэдний мэдлэг мэдээлэл боловсролын төвшөнтэй холбоотой юу? Замаг аль нь нөлөөлөх вэ гэхээр аль нь илүү дийлэнх одоо нөлөөлж гин гэдэг нь магадгүй хөвчлөл. Ер нь бол ерөөсөө шууд аливаа одоо яг энэ хотын хөгжил хүний амьдралын хэв маяг чинь гэсэн шууд төсөвтэй холбоотой болж байгаа юм. Тэгэхээр мэдээж мэдлэг мэдээлэл шаардлагатай хамгийн чухал зүйл бол ер нь бол энэ төсөв санхүүтэй холбоотой. Ер нь бол мэдээж хүн одоо сайхан амьдрах гэж бүгд хичээж байгаа. Тэгэхээр сайхан амьдрахын тулд биднэрт илүү мөнгө одоо яг өнөөдрийн хэрэгцээ шаардлага бол тийм шүү дээ. Бид нэр өнөөдөр гэр оролт амьдарч орон сууцнд амьдрах хэрэгцээ шаардлага байна тийм үү. Тэгэхээр тэр орон сууцнд амьдрахын тулд бид нэр төсөв санхүү байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр ер нь бол хамгийн чухал зүйл бол эдийн засаг мөнгө санхүүтэй холбож юмнуудыг бас амар уйлдуулж харах хэрэгтэй. Дээрээс нь бас мэдээлэл гэдэг юм чинь зөв очихгүй болвол нэг буруу л очих юм бол тэг хинд нэг тэрэнд тавцчаад шүү дээ. Одоо гэр оролт бол сайжруулах орон сууц нийтийн орон сууц миний зүгээр одоо хараад байгаа зүйл бол гэр ороолыг сайжруулах зүйтэй тэг зүйтэй. Тэхийн тулд тэр тухайн хүний өрхийн санхүүтэй холбогдчихж байгаа зү. Тэгэхээр бас хамгийн чухал зүйл бол яг одоо байгаа энэ хотын хөгжилт гол зүйл хүмүүсийн амжиргааны түвшин баггүй ер нь бол. За иргэд хот байгуулалт хот төлөвлөлтийн талаар яг ойлголттой байх хэрэгтэй. Хэр гүнзгий төвшөнд гэдэг юм уу? Хэр мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хот тосгоны хөгжлийн ерөнхийлөгөөг боловсруулах үйл явцтай иргэдтэй хэр нээлттэй хандаж уулзах хэрэгтэй. Энэ бол зарим хүмүүсийн эрг сөрөг талуудыг ярьдаг те. Зарим хүмүүс төлөлтийн шатанд одоо мэдээлэлтэй болчоор төрүүлээд газрыг аваад одоо хот суурин байгуулахад хүндрэл үүсгдэг те. Одоо томор нь одоо газар авчаад буцаагаад зардаг, барилгачихгүй нэг баахан газартай болчлоо гэж яригддаг. Одоо энэ бодит зүгээр л яг хийж байгаа улсуудын кейс л яригддаг шүү те. Нөгөө тал нь болохоор заавал иргэдийн оролцоог маш сайн хангаж яаж одоо санал шүмжин маш сайн авч хийх хэрэгтэй гэдний хоёр тал. Энэ тал дээр яг ямар шүү байдлаар зүгээр. Ер нь бол иргэдийг оролцуулах хэрэгтэй зүйтэй. Ер нь төлөвлөлтийн бүх шатнд тэр тусмаа
судалгааны шатнд иргэдээ санал авах шатнд төлөвтэй боловсруулчаад танилцуулах шатнд бол иргэдийг баясаа оролцуулах хэрэгтэй. Зүгээр бидний хараад байгаа зүйл бол мэрэгжлийн одоо ингээ мэрэгжлийн хүмүүс бол аягүй сайн ойлгоод байгаа байхгүй юу? За одоо ингээ дайрах орчин бол ингэж хөгжих юм байна. Ийм шугамшилжинд холбогдох боломжтой юм байна. 40,000 хүний орон сууц байх боломжтой юм. Энэ зүйлийг яг энгийн хүмүүс ойлгох хэмжээнд мэдээлэл хүргэх хэрэгтэй. Мэрэгжлийн одоо ингээл нэг орчин тулааны гол магистрал шугам явах гэж байгаа шүү ч гэдэг юм уу. Энд чи ирээдүйд хурдны зам явах газар шүү гэдэг ойлголтоор биш. Ер нь таны амьдарч байгаа орчны ерөнхий хэдийн чиглэл хэдийн хандлага юу юм бэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Иргэд энэ дээр яаж өөрсдөө оролцож болох юм бэ те. Энд чи өөрөө одоо иргэдийн сайн сайхан амьдрахад л зориулж хотыг сайхан босгож байгаа шүү дээ. Тийм учраас иргэдийн оролцоог зөв хангах ёстой. Зүгээр чиний дээр яриад байгаа кейс дээр хотын цаашаа ийм гоё хөгжиж болгоход зориулаад газар бодлогын дээр маш өчүүхэн хэсгэлэх. Мэдээж хотын энэ чиглэлийг ингэж гоё хөгжиж чинь гээл төрүүлж чаал газрыг аваад ингэдэг зүйл бол их хор бах. Зүгээр харин баримтлсан, баталсан ерөнхийдөлгөө хэсэгчсэн ерөнхийдөлгөөгөө дагаж мөрдүүлэх асуудал. Яг тэр хүн тэр газрыг авч яхад нь таны энэ газар ч юм болвол одоо орон сууцны хороол болон хөгжүүлэх хэрэгтэй. Энд цэцэрлэг сургууль барих хэрэгтэй гэдэг зүйлийг дагаж мөрдүүлэх нь бол ёс зүй одоо норм дугуй бичиг баримт яг хэрэгжилтийн сатанд хянах үе шатыг барьж байгаа хотын энэ ерөнхийдөлгөө барьж байгаа газрын хөдөлт дагаад мөрдүүлжүүл энэ бол нэг чухал асуудал бол биш, харин иргэдэд мэдээлэх хэрэгтэй. Одоо би толгойд ч амьд толгойд одоо энэ чигээрэл байгаад байгаа юм. Толгойд хэдэн он шугамшилж орж ирэх юм. Тэ? Үнэхээр төвийн шугамд холбогдохгүй бол бид нэр хэсэгчилсэн хангамжид хангах боломж байгаа мó. Би байшин байруулгаад өөрөө бие даасан систем барьчих болох юм уу? Би үнэхээр зам явах гэж байгаа газар дээр байшин барьсан байгаад байгаа мó гэдэг л өгөх ёстой. Энийг бол энэ иргэдийг оролцуулж чадсан төслүүд олон улсад амжилттай хэрэгждэг маш олон жишээ харж байна. Тэгэхээр бид нар бол иргэдэд маш энгийнээр ойлгохоор мэрэгжлийн төвшөнд бол биш. Иргэдийн энгийн өнөөдөр амьдралд нь эзэм чааш дээр амьдралд нь хэрэгтэй. Одоо амьдарч байгаа ажил амьдралд нь энгийн ойлгохоор мэдээллийг хүргээд төлөвлөлтөд танилцуулаа явуул энэ их бол тийм алдаа тусалцах гол нь оролцуулах хэрэгтэй гэдэг зүйлийг л маш сангах хэрэгтэй. Одоо чи нэмээд сууд ингээд хэсэгчлийн ерөнхийлөгөө хийчихээд яг гол магистрал шугам зам мэнтэр тавих гэдэг нь айлууд ч өндөр үнэлээд хөдөлгөө байгаа тэр тохиолдолд ер нь хэр их байна? Ер нь болвол одоо ингээд яг би болохоор яг ингээд зурцлын хүрээлэнд ажиллаж байгаа л да. Яг энэ эрдэм шинжилгээний юм судалгаа шинжилгээ. За хэсэгчлэн ерөнхийлөгөө техник эдийн засгийн үндэслэл барилгачлалын төсөлтөд нэлээд 120 орчим төсөл дээр ажилладаг. Зүгээр энэ туршлагаасаа зүгээр харахад тэгээ дээрэс нь энэ сурвалжлал гэж одоо бол яг би хэрэгжилтийн шатнд ажиллаад байна шүү дээ. Яг өнөөдөр цэцэрлэгийг барихад газар чөлөөлж гин те шугамж чөлж явахад газар чөлөөлж гин те. Тэгэхээр энэ дээр нэг одоо нэг нийтийн нийгмийн хүмүүсийн хандлага л байна л да. Одоо ингээл нэг төрөөс нэг сургууль цэцэрлэг юм шүү зам бараал те. Ингээд л одоо ингээл өөрийнхөө эзэмшил өмчлөлийн газараа ингээл үн хүргээ суучдаг. Ингээ магистрал шугам энэгээр явах трасс нь гарцсан байлаа гэд нэг айлаас болоо чөлөөж чадахгүй ингээ хүндрэл гарч байгаа маш гарч байгаа. Газар чөлөөлтөн дээр асар их мөнгө тавьж гин те. Тэр нөгөө судлаа төлөвлөөд яг энэ дээр цэцэрлэг барина гэсэн байдаг. Яг газар дээр нь очиход газраа чөлөөлж чадахгүй хүндрэлтэй байдал урьд байршлага өөрчлөлт дахиад нэмэлт зардал гаргаж байгаа маш олон кейс жишээ байна. Энэ дээр зүгээр нийгмийн хандлагыг өөрчлөх ёстой. Яг энэ зам барьснаар таны үйл хөдлөх хөрөнгө, таны газрын үнцийн, таны амьдрах орчин те, таны үр хөвгөдөд хэрэгцээтэй гэдэг энэ хандлагыг өөрчлөхгүйгээр явахгүй байна. Тэгээ манайхан ч одоо ингээл энэ газрыг бид нар улсаас үнэгүй өмчилж өгсөн шүү дээ, эзэмшүүлж өгсөн шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол тэр Японы кейс, Сингапурын кейс их таалагдаад байдаг байхгүй юу? Газрын хувьд яадаг вэ гэхээр тухайн Сингапур болвол тухайн газраа болвол ийм чиглэлтэй л хөгжинтэй. Энэ ийм барилга тухайн та одоо энэ газар худалдаж авсан ч гэсэн хотоос энэ газар бол орон сууцны хорооллын газар. Энэ дээр та орон сууцны хорооллын тэдэн давхар байх хэвээр барилгажилт газрын харьцан юм байх хэвээр энэ дээр ийм чиглэлийн төсөл барина гэдэг зүйлээ барьчихаар тэр хүн тэн дээрээ одоо бидний яриад байгаа дизайн гэдэг зүйлээ ямар ч гоёор хийлгэж болно тий. Үндсэн чарчин бол байр мөрдөгдөг. Манай дээр бол зүгээр сургууль байр нэгсэн газар дээр нь байшин барь очиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг хичнээн одоо ингээ ерөнхийдөлгөөний бүсчил зооныг харахаар
зооноо байрсан газар маш л ховор үлдэж штэ тий. Ногоон байгууллагын цэцэрлэг түрээлэн байна гэсэн газарт нь авчаал том хороолууд босгоо хийцэн. Тэгээ нөгөө хороол дотор нь сургууль байна. Тэгэхээр энийг бол нэгд бол яг тэр газар дээр очиж хэрэгжилтийн шатанд иргэдийн хандлага мэдээллээр тий тэр зөв төлөвлөлтөө маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрт энэ норм дүрм хууль ёсоор баримтлах дүрмээ баримталчвал өөр нь бол алдаад татлах гайгүй л гэж хараад байгаа юм л та. Улаанбаатар хот нийслэл хот тий. За тэгээд одоо сүүлийн үед дагуул хот, хаяа хот гэд төлөвлөөд концептуудаар тусгай явж байгаа. Энэ юу нь яг ямар концепц, ямар үйлчлэгийг баримтлаж тэгж тусгаж байгаа вэ? Одоо жишээ нь тодорхой жишээ дурдж хэлвэл мэдээж аливаа зүйл хүчин чадал дааз нөөц боломж дуусан шүү дээ. Усны хэрэгцээ дуусна, газрын дааз хэтрэн, шугам шүлжээний магистралууд дээд зэгтээ одоо баг Улаанбаатар хот бол төв магистралуудаа аль болох жил болгон л өргөдөж штэ тий. Жил болгон тэр барилга болгонлууд улаан оруулах гал, барилга болгонлууд цэвэр ус, бохор ус оруулах гал тий. Бүх зүйлээ нэмдэхэд аливаа зүйл хэмжээ сартаа тулна. Тэр хотын дааз бол Улаанбаатар хот бол ганцхан энэ төвлөрлийг энэ хүн амыг энэ олон 2 сая бараг одоо алмуусаар бол 2 сая орчим одоо ингээд үйлчлүүлж байгаа тий. Түр оршин суугаа гарч байгаа ингээд тооцохоор хэтрэн тэгэхээр дагуул хот суурин зайлшгүй ярих ёстой. Энэ бол угаасаа олон улсад норм дүрм бидний зурцлал. Тэгэхээр дагуул хот сууринг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал бол аягүй чухал. Тэгэхээр миний хувьд бол зөвхөн энэ ажилласан жилийн юмгаа харахаар бизнесийн одоо бид нар хоёул доёлоо нэг бизнес хийдвэл бизнесийн эднэс бол өрсөлдөөн дээр явдаг байхгүй. Чи илүү сайн чанартай бүтээгдэхүүн гаргах уу? Илүү хямдхан бүтээгдэхүүн гаргах уу? Илүү хүний ажлыг хэлбэрчлэх уу? Тэгэж илүү сайн өрсөлдөж илүү чанартай зүйл гаргасан бүтээгдэхүүн илүү үр дүнд хүрээ явдаг штеп. Тэгвэл одоо бид нэр ярих хотын эдийн засаг шал өөр. Өнөөдөр Багнуурыг хөгжүүлэх үү, Налаахыг хөгжүүлэх үү, Баянзүрхийг хөгжүүлэх үү гэдэг чинь уялдаа тавих хэрэгтэй. Хотын эдийн засаг бус бизнесийн эдийн засгийг бодвол хоорондын уялдаа холбоотой юм уялдаа холбоотойгоор цогцоор шийдэж хөгждөг байхгүй. Тэгэхээр аваачид манайх яаж нэг бүх төвлөрөл нь ажлын байр нь те нөгөө өрхийн санхүү эдийн засагтай холбоотой бүх дулаан хангамж, бүх тоглох тавдахтай орон сууц нь бүх ажлын байр нь энд байгаа, бүх сургууль цэцэрлэг, бүх их дээд сургууль нь энд байгаа учраас энэ төвлөрөл энэ одоо энэ асуудал үүсээд байгаа шүү дээ тулгамж байгаа. Гэтэл олон улсад бид нар хятадын хэд хэдэн жишээ үзчихсэн юм. Яасан бэ гэвэл хятад хүн амаа хот суурнаа тархайн суурьшуул зөв цогцтой хөгжүүлэхэд бол хот төлөвлөлт буюу хотын эдийн засгийн бодлого нь ийм уялдаа холбоотой хөгжүүлдэг. Хотын нэг жижигхэн хот нь зөвхөн гутлынх нь уулыг үйлдвэрлэдэг бол нөгөө хот нь үдээсийг үйлдвэрлэдэг тийм. Энэ цахилгааны кабель үйлдвэрлэдэг бол зөвхөн цахилгааны кабель үйлдвэрлэхтэй холбоотой үйлдвэрлэх нөгөө хотод нь. Тэгэхээр тэр чинь өөрөө нөгөө хүмүүсээ тогтоон байрах эдийн засгийн хөшүүргүүд тэр одоо үндсэн чухал ажлын байруудын бий болгож ингэж уялдаатай. Тэгхгүйгээр одоо ингэж дагуул хотуудын амар гоё Багнуурыг оюутны хотхон болгоно гэл те Багангааг ажилтны парк болгоно. Налаагач айр ширийн үнээл аялал жуулчлалын чөлөө ингэж хот болгоно гэд хин тэрийг яаж хийж авч тавих вэ? Хитэн төрөө тэнц зарцуулах юм. Төрөөс юуг нь барих юм? Хувийн хвшил ямар үйлдвэрүүдийг барих боломжтой гэдэг зүйл нь тодорхой болоогүй, ойлгуулаагүй, мэдээлэггүй цагт энэ асуудал яригцаар одоо ингээд жишээлбэл автомашины худалдаануудыг хотоос гаргана гэл те тун 30 нь яг л тэр дүрмийг батлаад гаргасан бол мөрдүүлэх ёстой. Оюутны хотхныг Багнуурт аваач тавина гэж байршуулна гэсэн бол хамгийн ихний ээлжинд айл сургуулийг гаргахын ингийн төр жил болгоныхоо бодлогодоо за анагаах ухааны их сургуулийг Багнуурт байршуулъя. Энэ зарчмаар энэ жилүүдэд бэлтгэл ажлыг хангана. Энэ жилүүдэд барилгын байрны тгээ шилжүүлнэ гэдэг энэ өөрөө гаргасан хот төлөвлөлтийн бодлогын дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв санхүү давхар зэрэгцэж явахгүй бол яг энэ байдал хэврэл байх гэдэг байхгүй. Тэгэхээр давуу суурин хот хөгжих ёстой. Одоо би зүгээр харснаар бол ясан дээрээ социализмын үед давуу хот суурь яг утгаараа байсан байхгүй. Гачуурт бол гачууртын нөгөө мянган үнэний фермчлөө, Багнуурын Бацанбөрийн одоо ногооны аж ахуйч гэдэг юм уу те хотод хүний хэрэгцээ байгаа учраас одоо маачаар бүх юм нөлөөж байдаг шүү дээ тий. Бүх үйлдвэр нь хотод тий. Тэгэхээр энэ үйлдвэр юм уу энэ хүний хүн амд хэрэгцээтэй шаардлагатай зүйлсийг дагуул хотуудад нь төв хотдоо давхардуулахгүйгээр салгаж шив үүргийг салгаж гаргаж ижил илүү дагуул хот суурин хөгжин хотын энэ тулгамж байгаа асуудлуудыг салгаж авч гарах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүйгээр аваачаал нийслэл хоттой бүх юм шийдээл бидний нэг амар том алдаатай зүйл байна. Тэгэхээр одоо энэ зайлшгүй яг нийгэмд ячид бол хийдэг хизээж
араас нь хөөж төлөвлөж байгаа байхгүй. Өнөөдөр миний хүүхдэд цэцэрлэг хэрэгтэй бол төлөвлөж байгаа. Гэтэл би хүүхдээ цэцэрлэг одоо орон сууцаа сонгож авахтаа зөө энд ер нь энэ хорооллын сургууль цэцэрлэгийн хүүхдийн хангамж хамар сурах тойрог нь хаана байдаг нэ гэдгийг би судалж ээж ч юм уу орон сууцаа худалдаж авах ийм шаардлага зайлшгүй байх ёстой байтал бид нэр за одоо тэжнээ мянган хүүхд толгоотод цэцэрлэггүй байна гэхээр тэрийг дааж хөөгөл те одоо ингээ урагшаа зайсан чиглэл хөгжөөд ирэхэд тийшээ нөхөн амын төвлөрөл бий болоод тэгэхээр тэднийг дагаж очиж хороо байгуулад тэднийг дагаж очиж сургууль цэцэрлэг бариад байгаа зүйл нь одоогийнхоо л тулгамж байгаа асуудлыг шийдээд байгаа байхгүй юу? Үүнээс яг төлөвлөлтөй барьсан бол зайсанд анханаас нь тэр хорооллуудыг хийхэд сургууль цэцэрлэгийн давхар төлөвлөл яваад тэгээд тэр сургууль цэцэрлэгийн газрыг ч юм уу авчултал яг баталсан зураг төсөл баталсан ерөнхийлөгөөр л авчулдаггүй бол ингээд бидний нөгөө төлөвлөсөн зөвлөжин цаас болоод үлдээд байгаа юм шиг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж байдаг те. Хөгжлийн ерөнхийлөгөө гэж. Алин төрүүл шийдэх хэвээр. Одоо ер нь нэг тэрэн дээр ч нэг зөрчил төлөвлөлтийн зөрчил үүсээд байна. Уялдаагүй болчиход байгаа те. Ер нь ямар ялгаатай төлөвлөлттэй зэрэг нэг байх хэвээр юм уу? Угаасаа тустай байх хэвээр. Ер нь бол цуг гарах хэвээр төлөвлөлт. Гэхдээ төрүүл шийдэх төлөвлөгөө нь бол хөгжлийн ерөнхийлөгөө. Яах вэ гэхээр за бидний хүн одоо хамгийн зүгээр ойрхон жишээ байна л да. Говьлдан аймгийн ерөнхийлөгөө хийж хахад манай баг яг хууль ёсны дагуу төлөвлөлт хийх хугацаанд газар ашиглалт газар олголт тий. Тэрийг бол зогсоож исэн. Яа тэгвэл бид нэр айгүй гоё зүйлийг энд зам явна гэж төлөвлөдөг, энд дулааны станц барина гэж төлөвлөдөг. Гэтэл нөгөөдөлтөө чинь зэрэгцээд газар олголт явагдана. Нөгөө дулааны станц барих газар нь хорооллын газар болгочвол яах вэ? Нөгөө зам явах байсан газар дээр нь газар болгочвол яах вэ? Тэгэхээр төрүүлж хөгжлийн ерөнхийлөгөө өөрөө хийгдэх ёстой. Энийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яаж тусах вэ гэдэг асуудал чинь бас нэг өөр зүйл болчиход байхгүй. Гэхдээ уялдаатаа зэрэгцэж гарах ёстой. Зэрэгцэж гарах ёстой гэдэг нь яг тэгээ бид нэр тухайн үед Голдон аймгийн ерөнхийлөгөө зогсоочоод бид нэр газар ашиглалтыг зогсоочоод ерөнхийлөгөө хийж хүлээлгэж өгөөд хэрхэн яаж газрынхаа ерөнхийлөгөө одоо бидний нэг мөрдөж зарим одоо хууль дурам бодлогын бичиг баримтуудыг шууд ерөнхийлөгөөд уялдаад өөрчилж бас болохгүй шүү дээ бид нар ч юм бас тэгэхээр нүг газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэдэг төлөвлөгөө чинь жил болгон тухайн аймаг орон нутгийн төсөв батлагдахад зэрэг батлагдаад байна шүү дээ дараа жил нь айлыг одоо ногоон чиглэлээр хөгжүүлэх, айлын нөмжлүүлэхийг ашиглуулахын тэгэхээр энэ ерөнхийлөгөөг газрын ашиглалт буюу газрын зоончлал гэж бид нэр ерөнхийлөгөн дээр бүсчлэл хийж өгöd байгаа шүү дээ тий. Тэр зүйлтэй л уялж өгөх ёстой. Тэгтээ энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бид нэр тэр Говьлдан аймгийн жишээн дээр газар зохион байгуулагч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө газрын бүсчлэлээ хийсэн архитектор, эдийн засгч тий газар зохион байгуулагч нь багаараа очиж бүх сумдын газар зохион байгуулагч яг энэ хэрэгжилтийн шатанд ажиллах хүмүүст нь энэ бичиг баримт яаж мөрдүүлэх вэ гэдэг арга аргачлалыг зааж өгөөд за ингийн тулд төсөв санхүүдэд яаж тусгах ёстой газар зохион байгуулалтын төлөвөө яаж боловсруулах юмтэйг уялдаж гэдгийг заагаад өчөр юм илүү урдан төхөмтэй байгаа хгүй. Тэгэхээр одоо болохоор хоёр тусдаа салангад нөгөө газар зохион байгуулагчид газрын менежментийн төлөвөө зохион байгуулалтын төлөвөө хийх ерөнхийлөгөө бараг огт харахгүй шүү дээ. Гэтэл тэнд бүх суурь үндсэн байгаад байгаа байхгүй юу. Хэрвээ тэр суурь үндэс бичиг баримтаа ойлгочих юм бол газар зохион байгуулалтын төлөвөө менежментийн төлөвөө их зөв зохистой явуучих юм байна л та. Хотоолтын одоо чиглэлээр ажиллаж байгаа тэр нь хууль эрх зүй бодлогын баримт бичигтэй холбогдож байгаа зүгээр тулгамдж байгаа асуудал юу байна? Зүгээр яг хотоолтын бичиг баримтууд сайжраа явж байгаа тий ер нь бол зурагсэл норм дүрмсэж зүгээр л энгийн зүгээр надад тулгардаг зүгээр нэг жижиг жишээ ярингууд одоо бодно боловсролын системийг харж байгаа бол бидний норм дүрмд бол 1000 хүн тутамд 200 хүүхдийн сургууль барина 100 хүүхдийн цэцэрлэг барина гэдэг норм байдаг байхгүй юу? За би одоо ингээд тэгээд одоо төлөвлөх нь шүү дээ. Би одоо ингээд 1000 хүнтэй жижигхэн суурьны төлөлт хийж бол за 200 хүүхдийн сургууль төлөвлөх юм байна. 100 хүүхдийн цэцэрлэг. Гэтэл энэ норм дүрмийг боловсруулж авах үеийн боловсролын систем, боловсролын салбарын бодлого чиглэл нь өөр байсан. За одоо тэнгуут одоо бид нэр тухайн үед цэцэрлэгийн нас чинь бараг 6 хүртэл байлаа шүү дээ. Одоо гэтэл сургуулийн 1-р анги чинь 6-аас эхэлж байна даа тийм үү? Тэнгуут бид нэр нөгөө төлөвлөлтийн бичиг баримтчиг чинь цэцэрлэгийн норм дүрмийг багасгах, сургуулийн норм дүрмийг дээшлүүлэх шаардлага хэрэгцээ байгаа. Гэтэл зургийн даалгавар дээр батлагдсан норм дүрмийг барина гэдэг байгаа байхгүй. Гэтэл бидний өнөөдрийн
одоо нийгмийнх нь одоо тухайн салбарын барьж байгаа бодлого нь өөр байгаа шүү дээ. А тэгснээр бас хэрэгцээ шаардлага бас өөр байгаа даа нү. Зөвхөн одоо ингэн гот одоо тэр ноорон дүрм дээрээс ингээл харахаар соёлын төв тий халуун усч гэдэг юм уу. Аль үжээ төр шийдэхэ болцсон тий. Одоо ингээ хувийн хвшил шийдэх ч юм уу өөрөө зүгээр л жижигхэн зүйлээр өөрийнхөө тэр халуусны хэрэгцээгээ хангахчдаг тий ах үйлчлэгийн хэрэгцээг хангахчдаг соёл спортын хэрэгцээг авах хэрэгцээг ингээ шал өөр болцсон байхад бидний ноорон дүрм яг л юугээр ингээл хорвчинжил яхад байна. Тэгэхээр энэ бичиг голлох төлөвлөлтөнд баримтлах хамгийн анхан шатны эднэрийг л одоо цаг үеийн тохируулж өөрчлөх бол болохгүй. Хоёрдугаар салбар хоорондын уялдаа холбоо ерөө сангахгүй байхгүй. Бид нар ингээл боловсролын салбарын барьж байгаа тий мастер төлөвлөгөөг судалж үзчихэд цаашдаа боловсролын салбар 30-40 он руу ямар концепт чиглэл барьж байгааг тий доктордоо хөгжилтөөр боловсролын системийг ямар болгоно гэж үзэж байгаа гэдгийг судалж ээж би сургууль цэцэрлэгээ төлөвлөмөр байгаа байхгүй. А гэтэл бидний одоо барьж байгаа хот байгуулалтын салбарын бичиг баримт нэг өөр, боловсролынх нь нэг өөр тий SDG дээр тавьсан зорилт нэг өөр. Би яг алиг барах вэ гэдэг зүйл айгүй хэцүү болоод тэгэхээр гэхдээ би энийг уяахтай ашиглаж чаддаг байхгүй юу? А за ингээ уяахтай ашиглаад ирэх нь экспедицийн шатнд чинь бас алдаад дутдаг. Даалгавраа бараагүй байна. Ноорон дүрмээ бараагүй байна гэдэг юм ихэд нэг ийм яг яах энэ дээр ингээ асуудал. Тэгэхээр асуудал ердөө ингээл яг энэ жижиг бичиг баримт руу өөрчлөлт хийхгүй нийгэмтэйгээ эдийн засгтайгаа салбаруудтайгаа уялдуулж хийхгүй бол ингээд нэг юм салангад бичиг баримт болж үзээд тэгээ энэ маань бас хэрэгжихгүй байгаа болоо тал гэж нэг юм харагдаад байгаа байхгүй. Яг одоо энэ талбайтай дараагийн асуулт орж ирж байна л одоо хот байгуулалт хот төлөвлөлтийн баримт бичгүүдийг оронгоор нь шинжилж одоо реформ хийж шинжлэх хэрэгтэй юу? Эсвэл одоо байгаагаа жоохон апдейт хийгээд засаад магадгүй 20-30% засаад явах уу? Эсвэл зарим нөгөө талд ингэж Оросын албаны улсын Европын ч гэх юм уу ингээд бусад орны ноорон дүрм стандартыг шууд за зарим нэгийг хэрэгцэх нэгээр эсвэл зарим нь үндэсний явсалч гэдэг юм нэг тийм нэр томьёо өөрчлөлтүүдийг гонтлох тохироос өөрчлөлтүүдийг оруулаад нутагшуулах хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр таны бодол юу? Ер нь бол үндэс суурьаар нь өөрчлөх бол шаардлага бол байхгүй. Тодорхой хэмжээнүүд дээр нь одоо юм өөрчлөлт шинжилт бол хийх ёстой. Бас айгүй сайн өөрчлөх хөдөлгөхгүй бас бичиг баримтууд бас байгаа шүү дээ. Бодлогын бичиг баримт стандартууд ч гэсэн байгаа. Зүгээр манайхан болохоор ингээл олон улс сайн те олон улс Евро ч юм уу Орос улбооны улс ч гэдэг юм уу Солонгос, Япон, Сингапур сайн өөрсдийнх нь төр засгийн нэгжийн хувьд ч өөр байхгүй да. Нэгжийн хувьд өөр, байгаль цаг уурын хувьд өөр, газрын хувьд өөр, хүн амынхан бараг одоо уламжлал ёс заншил ч гэсэн өөр штэ. Тэгэхээр бид нар тэндээс аль болох авч болох бидний одоо уялдуулаад өөрж одоо тэр утгаар нь би бол энэ олон улсын норм шиг бүхэн яг тэр утгаар нь ашиглахыг бол нэг сайн дэмждэггүй хувийнхаа хувьд зүгээр авахыг аваад одоо байгаа дээр яаж шинжилээд бидний яг өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн нийгмийн байдалд нь яаж хот байгуулалтын байдалд нь яаж тохируулж шинжил сайжруулж болох вэ гэдэг зүйлсийг ярих ёстой. Зарим нэг зүйл хатуу байх ёсгүй ч хараад байна. Уялдаатай жоохон юм уян хатан. Нэг хатуу байх хэд хатуу юм чи сая ингэ цэцэрлэг дээр харагдаад байна шүү дээ. За тэгмгот би тэр сүүлд тэр бас нэг уншсан зүйлс бол Оросын улбооны улс цаг өөр эдийн засгийн бүсчлэлтэд тохирсон нормууд нь өөр байхгүй. Одоо бидний барьж байгаа норм бол нэг л аймагт ингэн суманд ингэн гэдэг л юм бариад байна шүү дээ. Гэтэл ойдлогоо уулуурхаа хөгжиж байгаа тий үйлдвэрийн хотуудад яах юм? Яг чөлөөт бүсүүдэд яах юм? Яг төв хотод яах юм? Дагуул хотод яах юм гэдэг стандартууд өөр ахгүй да. Тэр тийм чиглэлд норм дүрмийг жоохон ингээ өөрчлөд сайжруулад явбал илүү зохистой юм шиг л харагдаад байна. За бүхэл зүйл судалгаан дээр үндэслэдэг. Хот байгуулалтын салбарын институт, судалгаа хөгжүүлэлтийн байгууллагын өнөөдөр байгуулах гээд яригдчихээн, зарим нь байгуулж эхэлж байна гэж ярьж байна. Энэхүү байгууллагын бүтэцчигүүр үйл ажиллагааны хувьд ер нь ямар хөө байхаар харагдаж байна? Улсын хувьд, нийслэлийн хувьд одоо чинь яамны хувьд, нийслэлийн хувьд гэдэг юм бүтцийн хувьд одоо нэг төсөөлөл хэлээгүй. Яг миний хувьд бол яг ажлын гараа эхэлж исэн хот төлөвлөлт эрдэм шинжилгээ судалгааны баг хүрээлэн байсан шүү дээ. Одоогийн зурагчлаг хүрээлэн гэж яригадаад байгаа. Энэ хүрээлэн бол илүү судалгаа шинжилгээ тал руу хөгжүүлээд өнөөдрийг хүргэсэн болвол юм арай өөр байх байсан болов. Энэ хүрээлэн чинь нөгөө эрдэм шинжилгээ те судалгаа гэдэг зүйлээ хаяад зурагчлалын хүрээлэн боё зүгээр нь хувийн хвшлийн зургийн компанитайг адилхан хэмжээний статустай яг л адилхан тусгай шуурл авдаг, тендерт орж өрсөлддөг зураг гэдэг
ийм болгоо ачиж байгаа байхгүй. Тэгэхээр яг судалгаа шинжилгээ бол энэ дээр нөгөө одоо жишээлбэл одоо энэ том одоо амжилтанд хүрсэн том компаниуд судалгаа шинжилгээнд дараа одоо Солонгос улс гэхэд чи салбарын судалгаа шинжилгээнд дээр асар их мөнгөийг тавиад тэрийг хариуцдаг жинхэнэ толгой том хүрээлэнгүүд нь улсын хүрээлэнгүүд байгаа даахгүй. Тэгэхээр чи нөгөө хувийн хвшил нөгөө судалгаа шинжилгээнд дээр цаг зав одоо барахтай хувийн хвшил чинь өнөөдрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй зүйлээл судалгаа шинжилгээ явуулна үхээс биш яг гуамын хойд ирээдүйд хэрэгтэй сургууль цэцэрлэгийг судлах уу те үйлдвэрийг судлах уу те бид нарт хэрэгтэй эмнэлгийг судлах уу замыг судлах уу гэдэг чинь үгүй байхгүй. Тэгэхээр энэ судалгааны хүрээлэн бол улс дээр байх хэрэгтэй. Яг одоогийн миний харж байгаа зүйл бол статистикийн газар үндэсний статистикийн газар бол маш сайн судалгаа хийж байгаа те маш том дата анализууд боловсруулж байгаа. Гэхдээ өнөөдөр энэ бүх салбарын хэрэгцээг хангаж ийн үгүй бас учир дутагдaltaа тийм хүмүүж байгаа мөнгө бол бас хэцүү. Тэр яг хот байгуулалтын салбарыг авч явж байгаагийн хувьд бол хот байгуулалтын салбарын судалгаа шинжилгээ хийх маш том хүрээлэн байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн судалгаа шинжилгээ гаргаад үр дүнгуудыг одоо энэ миний хэлдгээр одоо яг ийм судалгаа гарсан хонхрыг бол ингэж хөгжүүлэх ёстой юм байна. Хонхрын ирээдүйн нөөц боломж нь юм байна. За энэ дээр яг хэсэгчлсэн ерөнхийлөгөөг яг энэ судалгаан дээр үндэслэл зарлаа. Тендер зарлаад зургийн компани. Нөгөө зургийн компаниуд нэгэн судалгаа шинжилгээнд гарсан концепцийн тодорхойлцсон зүйл дээр харин жинхэнэ толгой оруулалт бол ямар илүү гоё зүйлийг наривчлж гаргаж ирвэл хонхрын үндсэн хөгжлийг гаргаад хэрэгжүүлчих боломжтой юм бэ гэдгийг хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор энэ хүрээлэн бол маш том хүрээлэн байх ёстой. Салбарыг уйлдуулсан тийм мэрэгчлэнгүүтэй байх ёстой. Зөвхөн хот байгуулалт гэхээр л нэг тэ инженер, эдийн засгийн архитектор үгүй боловсролын мэрэгчлэлтэй хүн байх ёстой. Тэ яг дэд бүтцийн чиглэлийн хүн байх ёстой. Ногоон байгууламжийн мэрэгч тэгжээж уйлдаад байх. Тэгэхгүй болохоор эн чинь нөгөө бараг үндэсний хэмжээний л хүрээлэн байх ёстой юм шиг л харагдаад байгаа юм л да. Тэгэхээр ч одоо эн чинь манад байхгүй учраас бид нэрээ зурагчлалыг судалгаагүй шүүмжилж бас болохгүй зургийн компаниудыг судалгаа хийсэнгүү гэж бас шаардлага тавьж болохгүй. Тэгэхээр эн чинь өөрөө бас халбарын хувьд бол нийслэлийн хувьд ч гэсэн энэ судалгаа шинжилгээ одоо ерөн цаашдаа хүмүүс аль чиглэл рүү сууршаад эхэлж байгаа юм бэ. Тэгээ одоо нөгөө толгойд чинь 10 жилийн өмнө 30 мянган хүнээс одоо 60 болсон юм уу 70 болсон юм уу те гэдэг зүйлийг судалгаа шинжилгээ байнга хийгээ сууж явах хэрэгтэй хүн амзуудаа юм хүрээлэн бол зайлшгүй хэрэгтэй. Маш том байх хэрэгтэй гэж харж байгаа. Яг одоо бол барилгын байгуулалтын яам дээр бас нэг тийм судалгааны статус яригдаад байгуулсан гэж байна. Үндэсний хөгжлийн газар бас яг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг шүү. Ер нь хаана харилцал зүгээр гэж байна. Магадгүй нэг л байгууллага байх нь арай оновчтой байх л та. Эсвэл арай өөр төстэй үйл ажиллагаа юу? Ер нь яг зүгээр үндэсний хөгжлийн хүрээлэн үндэсний хөгжлийн газар ч юм уу те энэ газар дээр илүү нөгөө эднийх илүү бас нөгөө эдийн засгийнхаа чиглэлийг бариад байгаа шүү дээ те. Тэгэхээр би бол ер нь бол бараг л үндэсний хэмжээний те том бүх салбараас орсон тэр хүрээлэн бол салбарын судалгаа шинжилгээ хийж байгаа салбарын бодлогын бичиг баримт мастер төлөвлөгөөнүүд дээр анализ хийж яадаг те чиглэл өгчөөд үнцийг хийж яадаг. Тэгэхээр би бол барилгын яам дээр байх бол нэг тийм зохистой биш бас үндэсний хөгжлийн хүрээлэн газар бас зохистой биш. Тэгэхээр дунд нь одоо үндэсний статистикийн газар гэдэг шиг тэг нэг үндэсний судалгаа шинжилгээний хүрээлэн гэдэг зүйл том хэмжээнд байх хэрэгтэй байна гэж миний хувьд бол хараад байна. Яг өнөөдрийн үед хот байгуулалтын салбарын мэргэжлүүдийн боловсролын түвшин хэрвээ энэ салбарын залуу мэргэжлэнүүд аль чиглэлийг бариул гэдэг юм уу, наривчлуул гэдэг юм уу, анхаарч сурч ажилласаа гэж таны зүгээс харж байгаа. За одоо яг бидний энэ цаг үед бол хот байгуулалтын чиглэлийн за шүтээс шинжилгээний техникийн сургууль үндсэн баг мэргэжлэнгүүдийг сургаж гаргаж штэ тий архитектор, инженер тий ихвчлэн ийм хүмүүс цахилгааны инженер, барилгын инженер тий дулаан архитектор гэлийн иймэрхүү чиглэлээр гаргаж байгаа. Энэ дээр миний яг зөв шүтээс дээр суйрлахын зөө за Монгол улсын их сургуульч бас нэг хот төлөвлөлтийн анги нээсэн тий хуучмал газар зохион байгуулалтын анги байсан. Гүдэж сургууль дээр нэг газрын менежмент гэж юм уу тий. Тэгэхээр би бол одоо ер нь бол энэ сургуулиуд дээр яг хот төлөвлөлт гэдэг анги нээгдэх ёстой. Илүү бас энэ сургуулиуд дээр хот төлөвлөлтийн талаар хичээлүүд орох ёстой. Тэгээ одоо энэ сурж байгаа хүүхдүүд ингээл архитектор гэхээр зөвхөн ингээл зураас төгсөж штэ инженер гэхээр зөвхөн шугамын тооцоолоо бодол гарч штэ тий. Гэтэл бид нарт өнөөдөр зайлшгүй эдийн засгийн хувьд эдийн засгийн хичээлүүд илүү тий орох ёстой юм шиг
Тэгээ ингээ харангуйч энэ шугам хоёр шугамыг авах болъё л доо. Тэгээ дулааны том магистрал шугам барьлаа гэхэд ган хоолоо явах уу, металл хоолоо явах уу, хумцар хоолоо явах уу, тэ аль нь эдийн засгийн үржигтэй өнөөдрийн нөөц боломж асуудлыг аль нь шийдчих болох юм гэдэг юм ийм шийдлүүдийг харахад бол энэ хүмүүс дээр илүү судалгаа шинжилгээ эдийн засгийн хичээлүүдийг тэ эдийн засгийн одоо юм харьцуулт хийх аргуудыг ч юм уу гаргаж заах хэрэгтэй. Дээрээс нь энэ салбарт барьж байгаа норм дүрмүүдийг хичээл болгож оруулах хэрэгтэй маа гэж хараад байгаа байхгүй. Сурч нэг онлын өвдтэй сурч гараад идэг. Практик дахиад нөгөө норм дүрмийг чинь судалж, шинжилж тэ доороо хайж ингээд хайжиж судалж ийж одоо өөрийнхөө амьдрал юм уу зурагтаа ингээд мөрдөлчөд нь шүү дээ тэ. Тэгэхээр энэ чиглэлээр энэ одоо энэ баригдаж байгаа норм дүрмүүдийг болоод байгаа юм уу, болохгүй байгаа юм уу? Яг норм дүрмүүдийг амьдралд гаргахад яаж хэрэгжүүлэх ёстой юм, яаж баримтлах ёстой юм гэдгийг сургуулиудад илүү заах ёстой. Тэгээ дээрэс нь хүн ам зүйн хичээл авах ёстой. Одоо ингээ одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хотын байгууллагад цэцэрлэгийг яаж төлөвлөх юм те? Сургуулийг яаж төлөвлөх юм? Сургуулийн хүүхдүүдэд өөр ямар чиглэлийн нийгэм соёлын хэрэгцээ шаардлагууд гардыг. За залуучуудад ямар хэрэгцээ шаардлага байгаа юм гэдэг юм уу? Энэ чиглэлээр хүн ам зүйн хичээлүүдийг илүү орох ёстой болов. Яг зүгээр хүн ам зүйтэй холбоотой маш сайн сонирхлоо хичүүл хүмүүсийн эдийн засгээр нөгөө хүн ам зүйн ангийг төгсөж байгаа. Статистикээр төгсөж байгаа хүмүүс илүү ороод байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү судалгаа шинжилгээ эдийн засгийн мэдлэгтэй хүмүүс бол олон улс төрлийн хот төлөвлөгч хийж байгаа шүү дээ. Ер нь бол суурин эдийн засгаар суурилсан хүн ам зүйдээр суурилсан. Тийм байна. Улаанбаатар хотын ерхий архитектор гэж хүн байдаг те. Энэ хүн ямар үүрэгтэй, ямар цороонд ажиллах ёстой. За томилгоо албан тушаалын хүрээ ажиллах хугацаа зэргүүд нь одоо ямар шуухан шатараатай байвал зөв гэж бодож байна. Зарим хүмүүс ерхий архитектор ажил хийх бие даа шийдвэр гаргах боломжгүй одоогийн нөгөө систем те боломжгүй учраас одоо хүчлэр эргэлөө барьж одоо юу гэдгийг хөгжихгүй байна гэж хараад байдаг. Энэ нэрлээс болж хот байгуулалт төлөлтийнхаа дагуу явахгүй нэмэгц хэцүү одоо замбраагүй одоо газар олголт одоо юу гэдгийг замбраагүй байдал үүсэж байна гэдэг тийм. Энийг нэг хүн байх хэрэгтэй ерхий архитектор гэж хүн байх хэрэгтэй гэж үздэг. Зарим нь бол аймаг сундч гэсэн ялгаагүй тийм ажлын баг байх хэрэгтэй юу? Энэ тал дээр ямар байх хэрэгтэй вэ? Тэрийг хувийн хувьд бол яг энэ хот байгуулалтын бичиг баримтыг чиглүүлэхдээ дээрэс нь энэ том нийслэмэг том суурин газруудад ерхий архитектор гэж хүн байх ёстой байх ёстой. Гэхдээ тэр хувийн талаас тэр хүн ганцаараа мэдээ шийдвэр гаргахгүй шүү дээ. Мэдээж тэрний доор ажиллаж байгаа маш том багийн гаргасан дүгнэлттэй шийдвэр дээр үндэслэж тэр хүний шийдвэр гаргадаг баг. Тэгэхээр миний хувьд бол одоо нөгөө яг зөвөр манайханд бол яг мэрэгжлийн үед авч явах хэрэгтэй зарим нэг институттэй зарим нэг албан тушаал нь бол хэд нөгөө улс төр рүү ороод улс төрийн томилгоо болчоороо жоохон зүгээр асуудал дагуулад байнуудаа л гэж харж байгаа. Зүгээр яг энэ ерхий архитекторын ажлын алба энэ ерхийлэгчний газартай гэдэг зүйл маань энэ гаргасан суурь судалгаа баталсан зураг төсвөө яарч мөрдүүлэх үү те яагаад мөрдөгдөхгүй байна юун дээр анхаарах ёстой те бидний одоо гаргаж баталж байгаа тэр даалгавар нь зөв юм уу буруу юм уу яг амьдрал дээр өнөөдөр яг энэ бидний баталсан зураг төсөл даалгавраар энэ байшин босч гинэ үү те энийг яаж цааш нь сайжруулах ёстой гэдэг дээр амар тийм хэрэгжилтийн шатн дээр түн шинжилгээ анализ дүгнэлт мониторинг хийдэг байж илүү хөгжин одоо зарим нэг зүйл нь бол холилдчиход байгаа байхгүй юу зарим нэг хувийн шил хийчих юм уу зургийн компаниуд нь хийчих юм дээр нь те ерхий архитекторын ажлыг албараад өнөөдөр яг ерхий дэлгүүрийн газар зургийн даалгавар бас боловсруулж өгөх ёстой газар нь мөн үү гэвэл бас их учир дутагдaltaй. За тэгэнгუთ ерхий дэлгүүрийн нөгөө боловсруулсан зурагчлалын хүрээлэн дээр энэ даалгаврыг боловсруулах нэг чинь байх нь зөв юм шиг. Гэтэл нөгөө хүрээлэн маань одоо болохоор яг нэг аж ахуйн нэг статустай тусгай зөвшөөрөлтэй тий. Тэгэхээр энэ дээр нөгөө өөрөө энэ яг хот төлөвлөлтийн судалгаагаас хэрэгжилтийн өнөөдөр шат хүртэлд оролцох үе шат болгонд оролцох оролцооны талуудын чиг үүргийг тодорхой болгож иж давхартлыг арилгаж иж чиг үүргийг тодорхой болгож иж илүү үр дүнд хүрнэ. Тэнгууд нөө зурагчлалын хүрээлэн 30 оны ерөнхийлөгөөг хийчихэл хэсэгчлсэн ерөнхийлөгөөг нь хийгээл тэгвэл одоо тэгвэл хэсэгчлсэн ерөнхийлөгөөг нь өөр нэг компанийн гот яг зурагчлалын хүрээлэнтэй очиж нөгөө 30 он дээр яасан юм бэ гингүүд ерөнхийлөгөөний газар зургийн даалгавар боловсруулж өгөх хэрэгтэй юм уу те одоо барилга хот байгуулалтын ам зурагчлалын даалгавар боловсруулж өгөх зүйтэй юу
гэдэг зүйлүүд бол зарим нэг талаар бол учир дутагдaltaй. Үнэхээр яг энэний судалгаа шинжилгээг хийгээд батлаад боловсруулсан хүмүүс нь илүү нөгөө ажлаа илүү сайн мэдж байгаа шүү. Тэгэхээр нэг зарим нэг чиг үүрэг давхардлыг бол арилгах ёстой. Тэр ерөнхий архитекторын аль байх нь улс төрийн төлөвлөгөөтэй байх махыг бол яг өнөөдрийн нийгэмд бол би бол шийдэж чадахгүй учраас зүгээр энэний ард шийдвэрийг ганц ерөнхий архитектор гаргаж байгаа юм биш ээ. Доор нь байгаа баг зүйтэй хууль ёс дүрм журмынхаа дагуу ажилтдаг бол өнөөдөр асуудал арай өөр байх. Дээрээс нь ерөнхий төлөв мөрдөгдөхгүй байгаа гэдэг нэг зүйл бол манай газрын өнөөдөр хууль норм дүрм чинь ерөнхий төлөвний боловсруулж байгаа хууль норм дүрмтэй ойлгохгүй л шүү. Би өмчлөн газраа авсан иргэн би хаашаан дээр өөрийнхөө газар дээр 5 давхраа барина уу 1 давхраа барина уу миний асуудал болчиход байна. Гэтэл тэр хүнийд анх газрыг олгохдоо газрыг өмчлүүлэхдээ таны газрын чи ирээдүйн чиг хандлага бол юм байгаа шүү. Таны урд door одоо тэр налаахын замын газар чөлөөлтийг хийхэд бас нэлээд асуудал үүссэн шиг те хүмүүс мэдлэг мэдээллийг нь босруулж байгаа нэг хэдхэн зургийг босруулж байгаа хүмүүс л ойлгоод үлдэх биш. Тэр зургийг хүлээж авч байгаа захиалагч авч үлдэх биш. Нийтэд мэдээлэл хүргэх ёстой. Нийтэд мэдээлэл илүү эергээр өгчөөж нийтийн хандлагыг өөрчилж ийж бидний одоо нэг зүйл оршин. Энэ дээр бас нэг зүгээр зайлшгүй ярьсан мэрэгжлийн ёс зүй гэдэг юм л бас алдагдаад байгаа юм л да. Одоо яаж ийнэ гэхэн 30 амар өндөр байшингууд ингээл цон хаагаал барьж штэ тий. Миний эрхийг хааж байгаа байхгүй цонхоор арах эрхийг тий. Гэтэл тэр бизнесийн компани ашиг орлогоо бодоол 10 давхрыг бараал тий. 10 20 30 давхрыг бараал зогсоол барахгүйгээр миний хэрэгцээ шаардлагыг хангахгүйгээр миний эрхийг зөрчөөл ингэж байгаа шиг зургийг хийж явахдаа зургийг босруулж байгаа бид нарт айлга мэрэгжлийн хүмүүс бизнесийнхэнд ашиг орлогын бодохоос нь илүү мэрэгжлийн ёс зүйтэй бас тэгээ норм дүрмөө барьсан ийм зураг төслийг боловсруулах тэдний бодол санааг өөрчлөхөд чиглүүлэх ёстой юм болов уу тий. Тэгэхгүй болвол одоо ингээд яг л захиалагчийн хүсэлт тохируулж сурж байгаа шүү дээ. Яг бодит жишээл яа энэ үеийг бас үүсгэж болохгүй шүү дээ. Зургийн компаниудад хүмүүсийн ажилдаа байлгах ёстой мөнгө хэрэгтэй захиалагч болоход бид нар улс төр болгон олон хэмжээний зураг хийхгүй байгаа тийм ерөнхийдөө гэтэл зургийн компани хувьчлэн захиалган дээр явж шүү дээ. Ядаж л хийх гэж байгаа зураг төсөлдөө хийхдээ нийхэм барилгын зургийг хийхдээ нийтээр нь эргэн тойрных нь нийт барилгын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хараад нийтээрээ бас нэг зүйл дээр тохирч ээж тэгээ ёс зүйтэй байж ээж мэрэгжлийнхаа бас нэг авч үлдэх ёстой юмнуудаа авч үлдэх ёстой гэж хараад байгаа хгүй. Тэгэхгүй хэд бас бизнесийн ихний хүсэл сонирхолд нийцүүлсэн зураг төслүүд босруулаад байвал энэ хот тэгвэл бид нар хот төлөвлөлтийн зураг хийгээд яах зүгээр л тэр хэрэгжүүлэгч өрөнгө мөнгөтэй хүмүүс нь л зураг хийгээд явуулдаг. Гэтэл ийм гарагдаад байгаа хгүй. За мэрэгжлийн бус хүмүүс гэлтэх одоо мэрэгжлийн хот төлөлтийн хүмүүс хоорондоо тий хот байгуулалт хот төлөлтийн талаар баг суур ойлголт хийж болж бол үзэл бодол хийж хэлж болно. Зөрүүтэй, нэлээд зөрүүтэй байдаг тий. Энэ эсвэл ингээд олон урлагч үзлэр зөрүүтэй байх нь зөв эсвэл нэгдсэн нэг байдалтай нэг ойлголттой болгоод явах нь зөв. За хэрвээ нэгдсэн нэг ойлголттой болох нь зөв гэвэл энэ байдлаас яаж гарах вэ? Яаж одоо нэгдсэн ойлголттой болох вэ? Ямар арга зам байна гэж харж байна. Ер нь зүгээр альва нэг зүйл чинь нэгдэж ижил нэг зөв шийдлийг олдоо шүү дээ. Одоо би бол дандаа зөв ярихгүй шүү дээ. Надад алдаа дутагдал байгаа. Миний хийж байгаа ажил дээр алдаа дутагдал гарч байгаа. Би харин гаргасан алдаагаа давтахгүй байхын тулд тэхийн тулд нэгдэх ёстой. Нэг байр суурин дээр очих ёстой тий. Өнөөдөр бүсчлэлцэн он гэлэн тий. Хүн ам зүг төлөвлөх арга аргачлал хүртэл өөрчлөгдөж шүү дээ тий. Гэтэл бид нар ингээл би эгэма гэдэг хүн амыг ингэж төлөвлөх ёстой. Тэрний өөр эдийн засгч хүн амыг ингэж төлөвлөх ёстой тий. Нэг архитектор зооны бүсчлэлийг ингэх ёстой. Гэтэл нэг архитектор ингэх ёстой мөггүй. Тэгэхээр бид нар өмнөх залгамж халаа үеийн өрөөдөө хойж үеийнтэй яг хэрэгжүүлээ явж байгаа энэ хот байгуулалтын салбарт ажиллаж байгаа мэрэгжлийн бүх хүмүүс нэгдсэн нэг ойлголттой байх ёстой. Нэгдсэн нэг зүйл дээр ярилцдаг, санал бодлоо хуваалцдаг тий. Одоо ингээл олон улсад одоо ингээл шинэ стандарт норм дүрм гараад ирдэг юм, шинэ материал ороод ирдэг ч юм уу, твшилтэд технологи ороод ирдэг ч юм уу. Энэ зүйл дээр мэдлэг нөлөөсөө одоо энийг яаж шатнд нь хэрэгжүүлэх үү гэдэг юм заавал юм нэг уялдаа холбоо байхгүйгээр явахгүй шүү дээ. Тэгэл зүгээр л нэг амар модол би энийг ажил дээр нэг эдийн засгийг хийсэн болоод ингээ яв цаас болоход үлдэх тий. Энэний төлөө мэрэгжлийн нэг юм ёс зүй гэдэг юм те бид нар бас амар бус түүний өдөр маш сонирхолтой ажил хийдэг шүү дээ бид нар чинь
маш гоё зүйл төсөөл хэний ч хийдэг гоё төсөөлж зурна. Ирээдүйд бидний өнөөдөр хүмүүс маргааш хараа явж байгаа бол бид нэр 10 жилийн дараахыг харж төлөвлөж зурна те хөгжлийн концепцийг гаргана. Тэгэхээр энэ салбарын хувьд бол эдийн засгч нар нэг байр суурьтай, архитекторууд нэг байр суурьтай те. Тэгээд өмнөх үеийн том зөвлөх том архитектор эдийн засгч нар нь бид нарыг бэлддэг, бид нар хойч үеэ бэлддэг те. Хин нэгний дээрээ гаргасан алдаа тутлыг засаж сайжруулдаг ийм бижээж нэг зөвлөм төрнө. Тэггүйгээр манайх ч нэг экспертиз хэлэхээр те би над дээр ч бас гарч ирсэн л да. Ингээ шүүмжлэл хүлээж авч чаддгүй те. Гол нь шүүмжлэхээсээ илүү гаргасан алдаагаа яаж сайжруулах вэ? Дараа нь тэр алдаа яаж алдахгүй байх вэ гэдэг дээр том экспертүүд нь зөвлөдөг, туршлагаасаа хуваалцдаг те. Зөвхөн хотоо голтын салбархгүй бизнесийн салбар ямар хурдтай хөгжиж байна те. Одоо ингээл зүгээр л орчлонгийн сургууль ямар байна, улсын төсвөр барьсан сургуулийн ямар байна те. Тэгэхээр тэнд яаж ийнэ гингууд бид нар нөгөө хөрөнгө мөнгө төсөвтэй баригдаал сургууль цэцэрлэг ингээл цэцэрлэгийн норм дүрмдээ баригдаал те. Одоо ингээл нөгөө хуучин норм дүрмээр 2 давхар арьстай цэцэрлэг барьж болохгүй л гэдэг. Тэгтээ олон улсад 5 давхар барьдаг цэцэрлэг байна, цэцэрлэгийн бассейнтай байна. Зөвхөн орон сууцны 1-2 давхрыг цэцэрлэгээр ашигладаг тохиолдол ч зөндөө биш үү. Тэгэхээр хувийн ишвэлтээр байгаа сайн жишээг улсын яагаад нэг барьж байгаа жишээн дээр одоо төлөвлөлтийг маш сайнаар авч явж байгаа том хувийн ишвэлтүүд биш үү. Тэдний арга барилаас бид нар ч гэсэн хотоо голтын төлөвлөлтийн арга барил, арга зүй тий нэвтрүүлэх ёстой шүү дээ. Хийх ёстой байхгүй. Тэгэхээр нөгөө төрүүлээд хөгжөөд иштэй хувийн ишвэлэн тий зурагчлалын ч гэсэн хувийн ишвэлт байгаа ч гэсэн олон улс дээр байгаа шинэ арга аргачлалуудыг нэг нэгэндээ дамжуулж нэвтрүүлдэг сайн жишээнүүд авч уулдаг байх жишээ нь бол байх ёстой. Тэгэхгүй бол бас л ингээл хувиудаа бол би гээл те манай компани илүү сайн, тэр архитектор сайн, энэ эдийн засгч сайн гээл юм бол ямар ч өрсөлдөөн байхгүй, ямар сурч боловсруулах юу байхгүй те нэгнээсээ суралцах боломжгүй л болоод байна. Тэгэхэд бол ер нь ямар үйл ажиллагаа хийх вэ? Нэгц ойлголттой болъё гэдэг төлөө. Нэгц ойлголттой болоход энэ яг одоо нэг зарим нэг сургалтыг ч юм аяа авдаг ч юм уу, барилгын инженеруудаа холбоо авсан ч юм уу гэж байна шүү дээ те. Ингүүл нэг юм нэгдсэн нэг одоо л мэдээж төрийн байгууллага дор биш те нэг төрийн бус байгууллагууд нь өөрсдөө нэгддэг те сард одоо нэг ядаж л гарсан шинэ твшилтэд технологи арга аргачлаа ярилцдаг нэг гой гаргасан судалгаа шинжилгээг хэлцүүлүүлгээ ярьцдаг те нэг юм нэгдсэн одоо энэ хотоо голтын салбарын нэг юм нэгдсэн төрийн бус байгууллага ер нь байх ёстой бах те бид нар нэг хэсэг эдийн засгч нар нэгдэж нэг юм холбоо байгуулах гэж нэг явж байгаа л тэгээд бас нэг ингээл алгуулсан те одоо жишээлбэл би миний хийгээд байгаа судалгаа шинжилгээний арга зөв юм уу те гүн юм уу те тэрийг одоо ингээд экспертийн шатанд очиж ижил дүгнүүлж шít. Гэтэл өнөөдөр би нэг өөр гоё арга орчны хин нэгэндээ нөгөө эдийн засгч нартай мэдээлэл хүргэмээр л хэрэгтэй. Яг амьдралын явцад хэрэгжилтийн явцад ийм алдаа гардаг юм байна. Тэгэхээр зурагчлалын шатн дээрээ энийг анхаарах хэрэгтэй байна гэдэг гэл ийм нэгэндээ заавар зөвлөгөө өгдөг норм дүрмийн өөрчлөлт нэг ийм зүйл байх хэрэгтэй нэг ийм дээвэр дор нэгдэх ёстой бол гэж л хараад байгаа юм. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэх газар нь бол энэ төрийн бас байгууллагууд дээрээс нь хуучин одоо ярьжсэн барилгын хөгжлийн төв мөч бас иймэрхүү зүйлсийг ер нь хийгээл те салбарын бодлогыг барьж байгаа газрууд нь нийслэлийн ерөнхийлөгчийн газар нь ч юм уу те ийм нэг зүйлүүд хийх ёстой болох гэж харж байна. Бүсчлэл гээд маш их ярьдаг те. Эдийн засгийн бүс байд. Гэтэл нэг орон сууцны бүс, халимын бүс гээд нэг зонын бас бид нар бүс гээд яриад байдаг те. Өшөө ер нь ямар төрлийн бүсүүд байна. Хотоо голтын баримтчдын одоо энэ нэрлэгдэж байгаа бүсчлэлийн одоо нэр томьёоны үед одоо магадгүй өөрчлөх шаардлагатай. Одоо бүс хэл ярихаар нэг том нутагтал нэг жижиг нутагтал ингээл нэг тийм үгэн дээр жоохон төвч бодлох гэдэг нэг асуудал ажиглагдаад байгаа юм болов уу тийм. Эдгээр өчгөр одоо хэр одоо наривчлсан бүсийг одоо тодорхойлсон гэдэг юм уу? Одоо бид баримтчдууд хаана яаж байх ёстой энэ талаар одоо ингээд зүгээрийг харахаар зурагчлалын юм шиг хөгжлийн ерөнхийлөгөө, хэсэгчлэн ерөнхийлөгөө, барилгачлалын төсөл, бүсчилсэн хөгжлийн төсөл төр бараг адилхан болчиход байгаа юм. Ялгаа байна уу гэж даалгаврыг харахаар. Ялгаа байх ёстой байхгүй юу? Аваач нөгөө ерөнхийлөгөөнийхөө шатнд бараг л нөгөө барилгачлалын төслийн барилга байгууламжийн те дизайн хүсэл те амар гоё 3D-гээр харагдах байдал хүсэж дээ шүү дээ. Тэгтэл чинь
энэ бүсчлэл гэдэг зүйл чинь бас яг зураг төслийн үе шат болгоно өөр байхгүй. Ерөнхийгөөс нариунлаг явах хэрэгтэй. Ерөнхийдөө яагаад ерөнхийдөө гэсэн? Яагаад хэсэгчлсэн ерөнхийдөө гэсэн гэдэг чинь ингээл нэрнээс ойлгомжтой байхгүй. Ерөнхийдөө шатны бүссийг гаргах хэрэгтэй. Ердөө л аль бүс одоо нэг зонын гэдэг одоо нэг зоны газар ашиглалтын нэг концепттой тохирсон бүсийг гаргах хэрэгтэй. Тэр бүсийг гаргахдаа бас эдийн засгийн нөөц боломж хүндээ тохируулж зөв гаргах хэрэгтэй. Аваачаал тэнд одоо нэг үйлдвэр барих боломжгүй газрыг үйлдвэрийн бүс гэх юм. Үйлдвэр барих ямар ч дэд үтсгүй газар ямар ч хүн сууршаагүй газрын хувьд боломжгүй нөөц боломжгүй газар тийм газар наваач сургууль цэцэрлэг бас барих юм. Тэгэхээр энэ зураг төслийн үе шат болгон тохирсон арга аргачлалыг тэгээд таалгаврыг солихгүй бол ерөөсө болохгүй болчиход байгаа. Тунгуйч одоо бараг заримдаа бол бараг л барилгачлалтын төслийг ерөнхийлөгөн дэр хийлгээд нь штэ. Тэгээ энд сургууль байна. Тэр нь бүр ийм гоё харагдахаар байна гэтэл ерөнхийлөгөн дэр үндсэн бүсчлэг л гарах штэ. Энэ бол орон сууцны хороол байна. Энд бол үйлдвэрийн бүс байна. Энд бол инженерийн хангамж хамгаалтын бүс байна. Энд ногоон бүс байна. Тэрийг гаргахтаа мэдээ судалгаа шинжилгээнд хэсэгчлсэн ерөнхийлөгөн дээр гарахаараа бүсчлэл бүсчлэл болж салах хэвээр. Бүсүүд нь дэд бүсүүдэд хуваагдах хэвээр байхгүй. За нөгөө ногоон байгууламж дээр орсон бол тусгай хамгаалалтаа бүс юм уу? Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийн бүс байх юм уу? Одоо сургууль цэцэрлэгийн тусгай ногоон бүс байх юм уу? Заамын талбайг дагсан нийт эзэмшлийн ногоон бүс байх юм уу? Орон сууцны хороол дээр өндөр давхрын орон сууцны хороол байх юм уу? Амны орон сууцны хороолын бүс байх юм уу? Тэгэхээр энэ зүйлүүдийг яг нэгцэн ойлголтод хүргээд аргачлал ерхий зурцл босруулах аргачлалыг солихгүй бол бараг хэсэгчлсэн ерөнхийлөгөө барилгачлалтын төслийг нөгөө ерөнхийлөгөөтэй ч зүг хийж байгаа. Одоо нөгөө бүсчилсэн үйлчлүүлэлээр нь хэлэхээр бол эдийн засгийн бүсээс ярьж байгаа. Өөр бас эдийн засгийн бүсээс гадна одоо юу гэдгийг ашиглалтын гэдэг одоо жишээ нь газар тариалан мал аж ахуй ингээд бүсчлэлийн бүс гэдэг бас өөр тэр одоо өөр жишээ нь ямар бүсүүд байна? Тэр ер нь одоо жишээлбэл эдийн засгийн бүсүүдийг чинь хүн ам зүйтэй холбож ууж нөөцөнд нь болгож хувааж байна. Одоо эдийн засгийн чөлөөт бүс гэж байгаа шүү дээ. Эдийн засгийн яаж татврын нөгөө хөнгөлтөө бүсүүд ч гэдэг юм уу Тэгэхээр зүгээр олон улсад болвол яг хот байгуулалтын салбарт мөрддөг гол бүсчлүүд нь бол эдийн засгийн бүсчлэл нь бол том бүс. За одоо концепцийг гаргаж өгнө гэсэн үг байхгүй ерөнхийлөгөөний шатны концепц юу гэхээр багнуур бол уурхаа эдийн засгийн гол тэргүүлэх чиглэл нь уулуурхаа оюутны утган ч гэдэг юм уу. За тэнгууд тэгвэл уулуурхаан бүсийн гурт одоо газар ашиглалтын бүс гэхээр яг нөгөө наривчлан зураг төслийн үе шат руу ороод ирэхээр өөр байхгүй. Тэгэхээр яг зөв бүсийн ойлголт өөр байгаа. Гэхдээ тэрийг аль салбарт яаж хэрэглэх вэ? Зөвхөн манайхны хувьд бол энэ салбарт тулгамдаад байгаа асуудал бол энэ үе шат болгоомдоо нэрлэгдэх нэршлийн хувьд хүртэл сонгохдоо бас нэгдсэн нэг ойлголтын дээр хөхгүй бол миний бодоод байгаа бүсчлэл таны бодоод байгаа бүсчлэл өөр л байхгүй. Монгол улсад 330 гаруй 330 сумнаа байдаг. Энэ ихтэж гин үү, багдж гин үү? Эсвэл яг таарсан байна уу? Зарим хүмүүс хэд олон улсууд хуваацууч төгж чадахгүй нэгжүүд байна гэж үздэг тийм. Зарим нөгөө талд болохоор цөөлчих юм бол газар нутг маань эзэнгүүт чинь гэж болгоомжлдог. Энэ талаар ямар байрч үүсдэг? Энэ нөгөө нэг анх би нөгөө чамд засгарааны нэгж өөрчлөлт нь өөрөө хот байгуулалтын хүмүүс салбарын бичиг баримтуудтайгаа нийцэхгүй байгаа гэж жишээ байхгүй. Том миний хувьд бол 330 сум их гэж хардаг. 330 сум одоо яаж амьдарч байна гэж харахад тэнд байгаа нэг нэг мал бүхий иргэдэндээ малчин өрхүүд байна. За тэнд нэг төрийн албан нэг төрийн захиргааны ажил хийж байгаа нэг одоо засаг сарааны нэгжид нь ажиллаж байгаа. Тэнд байгаа нэг төрийн үйлчлэгийн үзүүлэг нийгмийн дэд үтсдэг хариуцдаг сургууль цэцэрлэг эмнэлэгч гэдэг юм. Ерөөсөө нэг тийм хүн хүрээлэл сум бүгжээд нь штэ. Тэгтэл чи эн чи өөрөө тэр нөгөө сум багийг байгуулж авах үе чинь өөр нийгэм өөр байхгүй социализмын нэгэндээ бүх юм төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн холбоотой бүх юмыг төрөөс шийддэг төрөөс зохицуулдаг төрөөс хуваарилдаг байсан. Одоо бидний эдийн засгч өөрчлөгдөж 20 гаруй 30 гаруй жил боллоо шүү дээ. Тэгэхээр ч одоо энийг эдийн засгийн байр суурьнд нь ер нь бол энийг зөвхөн газар нутгийн хамгаалах гэдгээс илүү энэ эдийн засгийн хувьд одоо ингээл тараагаалтай нөгөө татвар төлөвлөрсөн татвар ингээл 330 руу тараагаал ингээл өнөөдөр тэр
нэг сумд байгаа 1000 хүрэхгүй 500 хүрэхүүдэд үйлчлэхийн тулд бараг те хичнээн 1000 хүнд зориулж болмоор татвар мөнгийг ингээл хараагаад байх уу мэдээж төрөөс нийгмийн дэд үтсийг өнгө үзүүлэх зүйтэй гэхдээ энийг засгийн нэгжийн бодлогыг жоохон ингэж томсгож сумыг биш одоо ингэ нэгтгэж хэд хэдэн сумыг нэгтгээд нөө бүс одоо бичил бүс болгож эдийн засгийг хөгжүүлэх ч юм уу тийм ийм заашгүй шаардлага. Өнөөдөр хоорондоо нэг 10 20 30 40 км-ийн зайтай сумдуудад болгонд эмнэлэг байх ёстой юу? Сургууль байх ёстой юу? Тэнд захиргаа байх ёстой юу гэдгийг эдийн засаг талаасаа, орон зай талаасаа ингээ хараад ирэхээр аюу хэцүү байгаа. Тэгэхээр нөгөө сум дундын шүүх гэм үү, сум дундын эмнэлэг, аймаг бүс дундын эмнэлэг гэдэг шиг эдийн засгийн бүсчлэж хөгжүүлвэл илүү үр дүнтэй. Илүү үр ашигтай. Илүү үр дүнд хүрэх байх гэж зүгээр яг миний хувийн бодол тийм байгаа байхгүй. Одоо ингээл яг жижигхэн жишээ ярьлаа. Багнуурчин Төв аймгийн Баяндлаг сум билүү. За сумын нандуурч хэлж магадгүй сумын нутаг дэвсгэр дээр байгаа хэрнээ хотын дүүргийн статустай байгаа шүү дээ. Гэтэл та нар Багнуурыг хараад үз. Тэр сумын дээр нь сумын төвөнд хажууханд нэдэж та нар яг бодвол уг нь тэр хүн социализмын тэр чинь бас нэг юм эсгийн хутлын үйлдвэр амар том үнэний фермер те Улаанбаатар хотын бас тодорхой хэмжээний сүм бүтээгдэхүүнээр хангадаг тийм жижигхэн одоо тийм бас хөөрхөн үйлдвэрлэл эрхлэлдэг сум. Одоо тэр сумбанд баг яах юм бэ 10 гаруй 15 км 20 км-ийн зайтайгаа Багнуурч чиг юм үйлчлэг авч шээ. Сургуулийн үйлчлэг авч. Тэрийг Багнуурын ерөнхийлөгөө хийж хат. Аюу сонирхолтой харсан. Яасан гэсэн чинь гэр бүл хоёр вакцыг бүртгэл дээрээ. Яагаад вэ гэсэн чинь төрийн үйлчлэгийг аваа хүүхд сургууль юунд тахал ихнэр нь Багнуурт бүртгэлтэй. Нөхөр нь малчин байдаг нөгөө газрыг ашиглах малаа ингэхийн тулд тэр сумн дээр ашиглах нэртэй. Үндсэндээ бүртгэлийн үед гэр бүл салцсан. Ийм байдаг. Тэгэхээр чин одоо жишээлбэл Багнуурыг тойрсон жижиг сумдыг те тэр Эрдэнэ ингээ налаатай одоо жишээлбэл Багнуурлаа нэгтгэх гэсэн. Багнуурын орол болгоо л доо. Налаахтай ойрхон сумдууд одоо хонхор монгорч гэх тийм үнийг налаах руу нэгтгэхдээ аваачаал байгаа хонхороос налаах ороход ямар байна хонхороос баян зүрхийн дүүргийн хамгийн газар орж ирэхэд их ямар заатай бах вэ ерөөсөө энэ зүйлүүд дээр эдийн засгийн үр ашигтай хүмүүсийн үуч гэсэн хүндрэл үзүүлэхгүй төр ч гэсэн өөрөө эдийн засгийн үед хүндрэл учрахгүй ийм сонголтоо хийхэд бол энэ бүтчилсэн үйлчлэг үзэл баримтлалыг дагуу хөгжүүлэх энэ 330 сум нэгжийг багасгах. Одоо та нараа 20-30 мянган хүнтэй нэг хорон дээр тавьж байгаа төсөвдөн 200 мянган хүнтэй сум дээр тавьж штт. Тэгэхээр чи энэ чинь тэр сумын зөвхөн л нийгмийн үйлчлэг, төрийн захиргааны үйлчлэгийг явуулахад төрөөс өгч байгаа татаас энэ төр чи амар өндөр дүнтэй байгаа даахгүй. Тэгэхээр бид нэр энэ засаг захиргааны нэгжийг энэ нэг хот байгуулалтын салбарыг барьж байгаа мэрэгчдүүд бид нар л гаргаж тавих хэрэгтэй. Ер нь бол гаргаж тавьж нэгтгэх хэрэгтэй юу? Одоо тэр чиглэл рүү ороход одоо ингээл Эрдэнэттэй ойрхон болгоны сум болгонтой юм уу бол Эрдэнэт рүү нэгтгэх, Тархантай ойрхон сумдуудыг нэгтгэх, Төв аймагтай ойрхон одоо юм сумдуудыг Төв аймаг одоо хөшгтэн өндийг хөгжинэ гэж Төв аймаг хөшгтэн өндийн хоёрыг нэгтгэл нэг том дагуулгын статусаар хөгжүүл. Тэгвэл Төв аймаг нэг юм аймгийн статустай, энд дагуулгын нэг статустай яг л зэрэгэлдээ орчихсон. Яа нэгцний бодлоготой байж болно шүү дээ. Болох байх. Болох гарц зөндөө байна. Тэгж нэгтгэх ёстой гэж харж байгаа. Чөлөөт бүсийн талаар таны бодлого одоо алтан бодлого замын үдгээд хэлийн бомбууд төрөх болсон чөлөөт төсөөд байгуулж байгаа. За зарим хүмүүс Улаанбаатарыг чөлөөт төс болгож болно гэдэг. Зарим нэг жишээнээр бүр нэг байшин хүртэл чөлөөт бүс байдаг тохиол байдаг гэдэг яриад. Тийм талаар чөлөөт бүс бол эдийн засгийн хурцтай хөгжүүлэх ч юм уу, хөгжлийг төрөвчлөхтэй ингээд бол зааш хэрэгтэй юм хэрэгтэй. Тэгэхээр манад аваачаал нэг эдийн засгийн чөлөөт бүс гэнэ газрын үед хязгаарлаа л те. Одоо ингээл замын үдэтгэд эдийн засгийн чөлөөт бүсийн хашаагаар манаал алтан булаг дээр аваачны хашаагаар манаад ч юм уу те. Одоо улс төл тийм шиг байна. Ингээл явхад энэ чөлөөт бүс юм уу? Энэ одоо замын үд юм уу? Энэ замын үдийн чөлөөт бүс юм уу гэхэд харагдаал ингээл хашаа машаагаар тусаад тэнд үйл ажиллагаа эдийн засгийн бодлогоудаар нь татврын хөнгөлөлт чөлөөлтөөр нь те. Тэр бизнесийг дэмжих дэмжлэгээр нь тэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм уу тэргээр л ялгардаг байхгүй. Одоо тэр Европын улсуудын тэр эдийн засгийн чөлөөт бүсүүд бол тэр эдийн засгийн чөлөөт бүсүүдэд бизнесээ яаж өргөжүүлж хөгжүүлээ те ямар
илүү төрөөс нь илүү хөнгөлөлт дэмжлэг үзээд буцаагаад тэр эдийн засгийн чөлөөт бүсээс улс орных нь хөгжилд нь юу авчрахын гэдгийг зүгээр л хэд хэдэн эдийн засгийн бодлого мөч баримтуудаа тусгаал хэрэгжүүлээл мөрдчихдөг. Манайд болохоор эдийн засгийн чөлөөт бүсгийн хашаагаар ашиглал хэдэм ихэлж байшаа аваачаал байшинд ингээл хүчээр аж ахуйн нэгжүүдийг аваач байршуулаад би боно таны хэлбэрний жижигхэн байшинч чөлөөт бүс байх боломжтой. А тэрийг яаж хэрэгжүүлэх вэ? Хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Яг л одоо нөгөө чөлөөт бүсдэр үйл ажиллагаа авал ямар хүмүүлэмжийг төрийг яах юм, эхний 1-2 жил нь яах гэдэг зүйлийг тодорхой бизнесийн төвийн хвшлийнхэнд тодорхой ойлголтод хүргэж мэдээллээр хангаж хамтарч ажиллах хэмжээнд хүрэхгүй төр ганцаараа чөлөөт бүсүүдийг хязгаарч хэрэгжүүлж чадахгүй. Заавал хувийн хвшлийн оролцоотойгоор дэмжлэгтэйгээр зарим зүйлүүд төр хятадын төр том чөлөөт бүсүүд төр чинь дандаа хувийн хвшлийн санаачлал тэр дэмжлэгээ төрөөрөө дэмжүүлээл зарим нэг жижигхэн хуйлуудтай өөрчлөлт оруулаад дэмжүүлсэн тохиолдол байгаа. Тэр манайх болохоор нэг ингээл гацар нутгийн тусгаарлаа Үгүй замуудын одоо зэрэгэлдээ тэрийг хашаагаар хашиж өрнө яахын зүгээр тэмнэн байрах бодлого нь л байвал нэг том станц ажил байрсан тийм том үйлдвэрүүд байгуулна гэл тэгсэн өнөөдөр яг эдийн засгийн чөлөөт бүсийг хэдэн жил ярьж байгаа байлаа хэдэн 10 жил ярьж байгаа бол өнөөдөр нэг хашаад байгаа байх юм уу ингээл яриад байгаа юм гэдэг чинь ингээл тэгэхээр нөгөөнийг мэдээлэлээ зарим нэг сайн хувийн хвшлийн жишийг шууд аваа хэрэгжүүлэх төр төрийн дэмждэг тэхийн тулд эдийн засгийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ёстой байх ёстой л гэж харж байгаа юм бол за тэр хүмүүс нэлээд шүүмжлэлтэй ханддаг зүйлүүдийн нэг уурхайг дагсан одоо холцоо уурхайг дагсан хотыг байгуулах хэрэгтэй. Хоттой байх хэрэгтэй гэж үздэг тийм. Жишээ нь одоо оюутлогоо болон бусад энэ томхон уурхайг төсөсөн хот байх хэрэгтэй юу хэрэггүй юу? За хэрвээ байгуулах хэрэгтэй гэж үзвэл яг ямар шалгуурыг хангасан байх хэрэгтэй юу хийх хэрэгтэй вэ? Чиний хүн амны хувьд одоо чинь уурхайн ажилчдын амны тоотой харьцуулах уу жишээ нь ус гэдэг бас нөгөө суурьшил үүсэх нөхцөл байдал хэрвээ асуудалтай болвол яг уу за магадгүй зүгээр ярианы донд төр хот гэдэг ойлголт жишээ нь байж болох уу болохгүй олон улсын туршлага байна уу байхгүй юу. Тэгээ яг уурхай ашиглах үед хот нь байж байгаа уурхай ашиглахаа болохоор нь одоо хотын үлэгч гэдэг юм уу гэсэн байр суурьд нэг ч юм тийм ойлгож болох уу. Ер нь нөгөө хүн амыг дагаж хоцоор үүсэж штэ. Тэгэхээр хүн амын хамгийн чухал хоцоор үүсэх нөхцөл бол ажлын байр. Эдийн засгийн таатай нөхцөлөхгүй. Ажлын байр дээрээс нь амьдрах орчин нөхцөл төс байх хэрэгтэй тий. Зөв миний хувьд бол энэ ингээл оюутлах уул уурхайг дагсан хот байх хэрэгтэй. Заавал байх хэрэгтэй биш. Одоо цагны юм өөрчлөлтөл оюутлахад бүгдөө Улаанбаатар хотод очиж ажиллаа л тий. Тэгэл хоттой ирээл ингээл оюутлагоос Улаанбаатар хотод амьдарч байгаа залуу одоо гэр бүлүүдэд те зөндөл дэмжлэгүүлээд тэр чигээр Улаанбаатар хотын нийгэм соёлын үйлчлэгэнд ч гэсэн хувийн бизнесүүдийг ч гэсэн ингээл дагаад нэг дэмжиж явж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал уурхайг дагаал яг уурхай хажууд нь одоо тэр хүмүүсийг амьдруулна гээл те байлгана гэл юм хатуу байх ёсгүй. Үнэхээр зүгээр уулуурхайг дагсан томоохон энэ уулуурхайг дагсан хоцрог хөгжүүлвэл одоо байгаа тэр хамбог сумыг хөгжүүлээд ч гэдэг юм уу те одоо ингээл одоо 5-7 ч цогцсны сумыг хөгжүүлээл ингээл явж л байгаа шүү дээ. Тэрийг л уурхайн хот байна. Уурхайн юу байна гэдэг ойлголт бол одоо болцсон шүү дээ. Барин уурхайг ашиглаж байгаа ойролцоо газар нутгийг илүү ногоон байгууламж байгаль орчин дээлтэй түүгээр нь ашиглаад хоцорон газруудаа харин яаж зөв зохисдог. Одоо ингээл мэдээж хин ч гэсэн хэрвээ тэр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийг тэр уурхай хот байгуулаад тэнд барьж байгаа бол энэ Улаанбаатар хотод байгаа бүх үйлчлэгээ нийгмийн үйлчлэгээ эдийн засгийн үйлчлэгээ тэр бүх зүйл тэр хотод байж ижил хүмүүс тэнд байж шүү дээ. Тэгээ тэрийг байгуулахад хэрэг цаг хугацаа орох уу? Тэгж асар их цаг хугацаа гарч. Тэгэхээр одоо байгаа тэнд нь хамбог сумыг өргөжүүлж одоо ингэ сум гэдэг нь баг одоо хүн амын нар бол хотын статист руу шилжиж цогцсон энэ төр чинь болов тий. Баг аймагаас илүү эдийн засгийн юутай ингээд биш дээ илүү нөлөө бүхий байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг уурхайг тагсан хот гэхээсээ илүү тэр уурхаагаас олж байгаа ашиг шимийг тэг аль цорын газрууд руу илүү аль салбар руу илүү хийж одоо эдийн засгийг улс орнд хөгжилд авчрах уу гэдгийг харах хэрэгтэй. Уурхаагаас олсон мөнгөийг айлжуулахын салбарт ч юм уу. Тэг нийгмийн одоо ингээд эдийн засгийн бүтц дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг харахаар
үйлчлэгийн Улаанбаатар бүр 70-80 хүрж байгаа шүү дээ. Хөдөө яг бус аймагуудыг харахаар өмнөгөө муу бол ууралгаа аж үйлдвэр чиглэлтэй өндөр гараад идэг. Бус бол ингээл эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй хэвээрээ байгаа л гаш нэг мал. Тэгэхээр аль салбараас олж байгаа мөнгийг аль салбар руу илүү хийж өртөх ч юм уу одоо хүртэх үр ашиг нь илүү байж болох уу гэдгийг бас бид нэр аймаа. Үүнээс л одоо уурхаг дагаал заавал нэг сум хот хөгжүүлэх ёстой юу гэдэг. Яг миний хувь байр суурь бол бас яг уурхаг тас хот суурин хөгжүүлэхээс илүү тэр үнтэй ойролцоо сум сууринг те илүү яаж төлхөө хөгжүүлж болох уу? Тэхийн тулд ажлын байр эдийн засгийн нөхцөл боломжийг яаж гаргаж тавих уу гэдэг дээр л чухал байх хэрэгтэй. Одоо жишээ нь яг тэр асуудал хүндэтгэл тоогийн шалтгаан бий гэж ойлгоод бол одоо уурхаар явж ажиллаж байгаа улсууд чинь 14 хоног ажиллаад 14 хоног амралтч үл нэг юм тодорхой давтамжтай. Энэ гэр бүл болон гэр бүлийн хүүхдийн хүмүүжлэлт суурь нөлөөлөд байгаа шинжлэлтэй гол шалтгаан дээр гэж магадгүй гэж үздэг. Магадгүй энийг яаж зохицуулах боломжтой? Яг тэрийг бол шууд нөлөөлж ийн гэж бас болохгүй хаа. Маш олон зүйл нөлөөлөх баг. Тэр одоо гэхдээ яг нөгөө 14 хоног явал хотод Улаанбаатар тэр чинь тэхийн тул бид нэр тэгвэл одоо тэр хүмүүсийг харин тэр одоо уул уурхатай ойрхон хотыг хөгжүүлэн хам богдыг тэд үтсийн амар хойлоход маш олон хороолуудыг бий болгоод тэнд Улаанбаатар одоо ингээ мэдээж чинь гэсэн агаарын бохирдол өндөртэй байна те 14 хоног тутам ингээл наашиж явсан гэрээсээ гараад тэр уурхад ажилд очдог одоо эрдэнэ тийш бол шүү дээ те тэхийн тулд бид нар цаг хугацаа хэрэгтэй тэхийн тулд шууд шинэ уурхан хот барьснаас илүү тийм хот суурин газар шаардлагатай энэ гэр бүл салт гэдэг юм уу энэ ирж байгаа энэ төвлөрлийг сааруулахад болвол харин уялдаатай хөгжих хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр хам богд дээр ямар төрлийн ажлын байр байдаг вэ? За одоо эндээс би ингээл манай нөхөр уурхад ажилладаг байлаа шүү дээ. Би одоо ингээ ажиллаж яхад би нөхрөө дагаал тэнд гоё уурхаг дагуулж хөгжүүлсэн хотод ажилладаг миний ажлын байр хаана. Тэгэхээр зөвхөн тэр уурхад ажиллаж байгаа хүний ажлын байрыг тооцоосгүй. Тэгэхээр энэ уурхад ажиллаж байгаа хүмүүсийн арга гэр үр хүүхэд тэг яг хүн ам зүй талаас нь судалж иж энэ бүх хэрэгцээ шаардлага хангасан ажлын байр орчин нөхцөл бий болж иж энэ зүйл үр алгуулна шүү дээ. Эхийн тулд үе шатаагаар хэрэгжүүлэх гэсэн. Тэгхгүйгээр тэр нөхөр нь уурхад ажиллаад би тэнд нэг уурхай хотод очичаал ингээл зүгээр суугаад ахаар бас хэцүү үстэй. Тэгэхээр энэ талаас нэг олон талаас харах хэрэгтэй.